эрхэм үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань ийхүү ихтэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин боловоос олноо ноён квиза хэвэн алдарсан квиза. За сайхан наадж байна уу? Сайхан наадлаа. Чи сайхан наадав уу? Сайхан наадж байна. Одоо энэ жилийн наадам чинь 10 хоног амарч байгаа. Тэгээ одоо яг хоёулаа 10 одоо энэ чинь бараг 7 дахь хоногийн амралтын дээр нэвтрүүлэг маань цацагдж байна. Баяр наадмын хоёулаа гоё мэдчилгээ төвшүүлье тий. Үзэгчдтэй андаад тий. Ер нь нөгөө нэг англи хэл нөгөө фан буюу зугаа цэнгэл гэж үг байдаг. Тэгээд монгол хэлэнд энийг ингээд анх нэвтрүүлэх гэсэн чинь энэ хөрөнгөтний үг гэж хэлжсэн юм байна. За тэгээд энийг одоо яаж монголчлох вэ гэд явсаар байгаад их социалист орчуулга орж ирсэн. Чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэж бууж ирсэн юм байна. Миний бодлоор энэ бол наадам. Яг үнэ. Яг үнэ. Монголчуудын одоо жинхэнэ чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх цаг хугацаа бол энэ наадмын цаг хугацаа юм байна гэж би бодож байна. Яг тэгвэл бүгд их баяр баясгалантай сэтгэл дүүрэн тэнгэр байж чаддаг. Ягаад ч юм ингээд олон 100 жил баярлаад ивсэн болохоор генд нь орцсон байдаг юм. Тэгээд ямар ч готрон хүн инээдэг гэдэг юм л баяр та. Сайхан баяр шүү тийм ээ. За баг энэ урлагийн салбарт чи одоо би энэ кино урлаг энэ юуны салбарт ороод нэг бас нэг 20 жил болчихж Куйза манаас уран бүтээлээ эхлээд бас 20 жил болчихж энэ хугацаанд албан ёсоор уулзаж танилцах боломж гарсангүй маш их сони юм те. Бид хоёр одоо хаагаараа зөрөлдөөл яваад байсан юм болоо энэ урлаг дотор те. Ер нь албан ёсоор танилцсан. Гал баяр. Бацэнгэл. Сууйсынхантай бол би бас яг тэгэж ойрхон танилцсан. Уг нь яг нэг үе тэнгийн залуучууд. Тийм тий яг үе тэнгийн. Уг нь яг нэг үе тэнгийн залуучууд. Тийм тий яг үе тэнгийн залуучууд байгаа гэдэг тий. Их сонир юм. За нэвтрүүлгийн уламжлал ёсоор квиза эхлээд шууд бэлгээ гардуулаад эхэлдэг. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэдэг Жубровка гэдэг Польшийн алдарт Жубровкагийн одоо энэ Пермөв зэрэглэлийн Чарна гэдэг төрөл нь байдаг. Одоо нүүрсэн шүүлтүүртэй ийм сархад байгаа. За Жубровкага гардуулаад эхэлнэ. Баярлалаа. За. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивент гэдэг хамтран ажиллагч Zebra Select компани энэхүү Konoplyanka буюу за ингээ онгоолгоод харах юм бол юу байгаа? Нөгөө их гоё савлгаатай ийм Болжмортоос сархад гэдэг юм Белорусын сархад байгаа. Тийм тэгээд Белорусын энэхүү сархад бол яг манай монголчууд маань ард түмэнд маань зориулаад одоо эндээс Белорусаас шиг ингээд заа цагаас тийм ээ. Тий ингээд газар орж ирсэн. Гүдэр орж ирсэн. Тэгээд 31.5 градусын хатуулагтайгаар ингэж бидэнд зориулж үйлдвэрлэсэн ийм баярлалаа. Сархад байгаа. Монголчууд жил грацаа бууруулж байгаа яг таарсан. Яг үнэ тий. За Graf Lidov Arctic гэдэг энэхүү organic beverage компани маань мөн оруулж ирдэг энэ нөгөө мөстө. Энэ нөгөө нэг мөсөн гэж байгаа юм. Бас их сонирхолтой сархад. Мөсөн гэдэг нь бол яг одоо ингээд бусад сархтуудыг бол ингээд юу яадаг штэ шууд ус спиртийг тап гээл тэр манисийн дээр үе илгээр зогтдог гэдэг шиг те. Тэгж үйлдвэрдэг бол энэний технологи нь өөр. Эхлээд шууд хатуу ингээд те мөсөн дээр одоо ингээд юу яадаг найруулж хийгээд тэгээд дараа нь одоо дараагийн шатлал руугаа ордог ийм сархад байгаа. За баярлалаа. За дуусаагүй хөө явж л байна. За халамцуу яриа нэвтрүүлэг маань Eco Meat компанитай хамтарч ажилладаг. Одоо манай энэ Eco Meat-ийн нөгөө нэг хөлдөөсөн солонгос жиюг за тэгэл докторитан бүлгөөги гээд энэ Eco Meat бол ерөөсөө энэ хөлдөөсөн хүнсний анхны ийм брэнд байдаг. За Eco Meat ингээд гарч байна. Баярлалаа. За лөвхөө. Мофигийн за ингээд нэг ихтэй нэг баахан бэлтгэний асуудал явдаг. За энэ мофигийн мэдээж Квиза маань татдгүй бол бас өөр татдаг найзуудтай бас биелгэлэн байсан тийм ээ. Мофигийн одоо энэ хот тамхи нь бол одоо бүх айкосын төхөөрөмжөнд таардаг. Тэгээд Танкогийн албан ёсны эрхтэйгээр орж ирдэг манай Танко гэдэг компани. За Танко бол одоо бусад албан бус компаниуд нь 15-аас 18 мянгаар зарагддаг бол эднийх бол шууд 8 мянгаар зарагддаг юм байлээ. За баярлалаа. За илүү сүүлийн тэмээний ачаа хүндээ.
6-1 гэдэг энэ одоо шүүлтүргүй шар айраг. Тэгээ шүүлтүргүй шар айргийн одоо энэ хүү 10 литр нь одоо энэ 6-1 бол урд хөршид яг одоо залуучуудын дунд одоо нөгөө тренд болно гэж ярьдаг шүү дээ. Тренд болж байгаа ийм шар айраг байгаа. Тэгээд өнгө үзэмж нь их гоё, савлгаа энэ төр нь их сайхан. За баярлалаа. За Ямар гоё билгүүд вэ? Яг эр хүн зориулсан билгүүд шүү дээ. тийм байгаас дандаа эр хүн зориулсан. За ингэж аваад л одоо Бэлгэний ер нь дийлэх хүн эмгтээчүүд эзлээд байдаг байсан. ер нь Тэг өшөөгөө авчлаа. өшөг авчлаа. Ааха. За одоо яг энэ ч одоо мэдээж Ясямбгар төр төмбгөр халамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Зубровкого задлаад тэгээд нэг сайхан би бол яг нөгөө хуйлаа дагна гэдэг шиг шахадгүй зочин маань тийм ээ сархтаа хэргэлчиж болно хэргэлэхгүй одоо гоё сайхан ёслоод халамцсан мэд яриа өрнөсөн ч болно тийм ээ би бол одоо яг нэг хуйлаа дээдэлж байгаа шүү манайхаа. За баярлалаа. халамцсан яриа нэвтрүүлгийн эхний раундыг хэзээ барь. Алехо. Наадан болж байна. Алив тэр айрагнаас нэг за. Эсвэл эхлээд өөртөө хийгээд яхаа. За одоо би шатаа сүлдээ чамд хийгээд. Тий. Чамаар үйлчлүүлч гэсэн явж байдаг. Хөөсөө ер нь одоо хотод л өссөн байх. Тийм үү? 19 сарл байранд. 19 дөө? Атмануудтай байлдаж. За баярлалаа гэж. Архины мөнгө шаналгуулад алдсан гэж айлгаж. Ахиж явлаа. Үсэ. Янз. За. Хорой. Бүр дэшигээ өгдөөс ярих юм бол аль нутгийн улсууд байна? Манай аав ховдын цэцгийн Аа. хүн тэгээд аавын тал маань Ховд аймгийн цэцэг нуурын дугуулan гэж. Ард аюушийн цэцэг нуурын дугууланд байсан хүмүүс одоо манай одоо Илэн зөвөө байдаг. За ээж маань булганы тишиг булган аймгийн ийм хүмүүс байдаг да. Зөв. Сүүлийн үед бол Койза сошиал нэлийн идэвхтэй тэгээд бас ингээд амар зүүн ирээлүүд хийгээд байлээ те. Ер нь хизээс тийм идэвхтэй болчихв. Би сая 3 сараас эхэлсэн. 3 сар тэгсэн баха. Нэлийн хожоогоос саяхан л эхэлсэн. Ер нь нэг юм яжлал, ёгтлол одоо танаа аавын хийдэг байсан. Нийгэм ёгтолж цаад санаагаа илэрхийлдэг. Тэр бол хошин урлагийн бас нэг төрөл. Тий. Тэрийг би их сонирхдаг. Тэрийг хөгжүүлэх гэж энийг хийж эхэлсэн. Ёстой гоё санагдсан. Надад бол яг ингээл чиний ирээлүүдийг ингээл үзэл ингээл байжсэн чинь нэрээ яг одоо энэ монголчин бол ёгтлол евгөө. За тэгэл одоо бүр цаашлах юм бол нөгөө ядчил бид нар чинь нөгөө юм сайхан ерөөл хийдэг байсан ард түмэн тийм ээ. Одоо тэр ерөөл маань хайжчихв тий. Одоо ингээл найр наадам дээр л нэг ерөөл хэлж байна. Тэрнээс биш энэ ерөөл гэдэг чинь бидний өдөр тутмын амын ярианы нэг хэлбэр байлаа шүү дээ тий. Ер нь амны бэлэг гэдэг чинь утга учиртай. Ер нь үг гэдэг бол хүний даалд ухамсарт шууд нөлөө үзүүлдэг. Ойлгоогүй байхад тэр нь хэрэгждэг ийм хүчтэй зэвсэг. Тийм учраас манай өвөг дээдсүү чинь үгээр их бэлэг хийдэг ийм ард түмэн байж л дээ. Тэгэхээр би бол үгийг гайхамшигтай урлаг гэж боддог. Тэгээд би өөрөө дууны үг хүчдэг, дуу зохиодог, дандаа үгийг бичдэг. Хипхоп чи өөрөө үгийн урлаг. За одоо энэ сарказм, ёгтлол, яажлал, өгөөдөл бол бас үгийн урлаг. Тэгээ би өөрөө үгээр хоол хийж амьдэрдэг. Ерөөсөө л энэ одоо авиас чи ер нь хизэнээс ихэж илэрч ихэлсэн би ер нь. Одоо мэдээж нэг одоо за анхны л одоо яг ингээл соло хипхопчдын нэг шүү дээ. Үгүйсээ бол. Тэгээ би одоо яг авиас гэж хэлж мэдэхгүй байна. Зүгээр би энэ аюу дуртай. Тэгэл дуртай юмаа хийгээл бүр 96 7 оноос эхлээл үг хичээл сонирхол ихсэн. Би ер нь тэр 10 жилд байхдаа Чойным болон хон хамтлагийн цогцойхоо агсны
дуу шүлгүүдийг сонирхоод чойномын шүлгүүдийг их шүтдэг. Тэгэл манай дээдлийн ах бас энэ үгийн одоо сүүл холболт, толгой холболт химнэл цоглого зааж өгчсэн. Ингээд сонирхоод эхэлсэн. Ягаа одоо нэг сүмтэй удрын чулуу гэл ингээл айл болгонд байдаг байсан шүү дээ. Тэр нэр үнэхээр гайхалтай ном шүү тий. Маш олон хүнийг чиглүүлсэн байгаа тэр ном бол. Би бол тэр ном тэр 70 онд те гараад 80 онд түгээгдээд 90 оны хойсгалыг хийсэн гэж би боддгийн. Энэ чинь оюун санааны хязгаарыг тэлж өгсөн. Ийм яг гайхалтай бүтээл гэж боддог л да. Гайхалтай яг үнэ. Хоёулаа өнөөдөр квиз Алтан гац ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Алтан гац рестораны маань сайхан хоол ороод ирсэн байна алив. За найзаа аваад өмнө энэ шорлогны цуглуулга баг шүү тий. За эндээс хоёулаа сайхан халуун хоол ороод ирснийг За тий. аль махнаас нь яхаар байна за. Энд байна уу? Энэ талаас нь авч. За. Окей. За чи наадлаа. Би энд тийс. Сайхан да. Тэгээд яадаг үлээ тэр чинь нэг юу яжсэн чи ч юм англи руу ч үлээ хаашаа ч үлээ яваад өгдөг үлээ. Тэгээ би Чех рүү оюутан болж яваад. Чехэд 4 жил сургуулаа төгсөөд. Тэгээд Англид хэлний курс 1 жил суралцсан. За Англид байхдаа би мэдээж энэ бүх хугацаанд дуу хөгжмөө хийдэг л байлаа л да. Шүлгээ бичдэг. Би Англид их нэртэйгээ танилцаад гэр бүл олоод манай том охин маань Лондон төрөөд ингээд гуруулаа болоод буцаж ирээд өөрийнхөө яг албан ёсны карьераа эхэлж байлаа. Тэрнээс өмнө нэг сонирхчийн төвшин дуу муу хийгээл гаргаал явж яадаг. Иймэрхүү л байсан л та. Квиза гэдэг нэрнээс утганы үе юм бэ шүү юм уу? Товчлол юм уу? Quiz гэдэг англи Tower гэдэг чинь quiz night гэж байна. Tower гэсэн үг. Тэгээд дуудлага оруулахын тулд үсэг нэмээд quiz. Quiz аа. Тий. Тийм нэр. Яг гоо артист нэр гэх юм уу? За өгчөөсөө хоолой дээр. За сайхан боллоо. За. Энэ 100 дринкний энэ юг авдаг гэж нэ за. Энэ харна болохоор сүүлд нь явдаг юм. Эхлэл нь болохоор энэ before нь болохоор өмнө нь явдаг юм. За. Тэгээд бас илгээ хамгаалаад яг хөө мэдээж одоо нөгөө нэг наадмын үеэр болж ийн ганцхан энэ илгээ хамгаалагч бүтээгч түнэ чи юу хол ээж байгаа нээс би тэгээ ярьж л бай. Хурцхоод идэхэд хүртэл илгээ хамгаалж явах ёстой юм байлээ шүү. За. Тий. Before нь болохоор өмнө нь одоо миний ойлгосноор бол илгийг ингээд хамгаалаад бүрхчдэг юм байлээ. Дараа нь энэ автор нь болохоор гимтсэн илгийг буюу ингээд нөхөн төржүүлээд ингээд гоё юу яадаг юм бэлээ. Цэвэрлдэг юм байлээ сайхан. Тэгвэл одоо энэ илгийн хамгаалах нь шүү дээ. Тий зүгээр л одоо хүн тоол идсэн ч гэсэн илгээ л хамгаалчих. Тий сайхан. За тэгвэл илгийн хамгаалцгаая. За илгийн хамгаалцгаая. Ер нь наадмаар манай хоолч хурц те. Хурц штэ. Энэ манай халамцсан ярийн нэвтрүүлгийн одоо мини бар гэх юм уу тий ховрын юм гэдэг шиг энийг ингээд бүр хөлдөөгчөнд хийчихэд байхад юу яадаг юм бэ лээ хөлддөг юм бэ лээ сайхан тэгээд хоолн дээр бас нэг татчихад хоол шингээлт мэгээлтэн дээр гээд Чехийн Бихровка гэдэг мэддэг байх. Би чинь Чехэд төгссөн шүү дээ. Ликор энэ гоё ликор. Чехэд оюутан байсан наадах ч юм бол зөндөө л хэрэгжилж байлаа. Бихровка. За л энэ хоолн дээр бас нэг сайхан. Яг мөн биш үү. Гоё тий. За хаалаа. Би нэг найзынхаа хүүхдийн өсний найрыг хөтлөх болоод хөтлөгчгүй таарад. Тэгээд юм хөтлж үзээгүй юм чи хэцүү. Тэгэл яг тайсан дараас хүмүүс хоолоо идэж байгаа нь заа сайхан хоолоо идээрэй гэсэн. Хэний янаагүй яг энэ хөтлөгч амар хэцүү юм байлаа. Би одоо л айхаа болцсон болохоос биш анх бол ингээд
их нэртэйгээ цуг гараад шинэ жилийн жил хөдлөл ингэ гол би чинь зөвхөн хөлс мос гараад штэ. Халигаа алддаг гэсэн юм гэдэг. Тэгээ одоо бас нэг нүүр хагарч чадбайгаа юм бас ч гэж хэцүү ажил шүү. Ер нь дурслагаар л явна ухаас. Яг үнэ те. Чадвар бол юу ч биш юм билээ штэ. Дурслагж хөгжтэй. Яг үнэ. Мэ чадвар байгаад энэ чинь олон туршлага хоригдлуулж ийж нүүр хагарч айтаахан байлж те ингэж биеэ задлж ийж явна үхээс биш. Тийм би бол яг тэр үед бодож ирсэн. Ер нь тэр заалны уур амьсгалыг мэдрээд тэгээд уур амьсгалыг өшөө гоё болохын төлөө ажиллана. Тэгэхээр тэр хөдөлгч уур амьсгалыг өгөөд байгаа байхгүй. Түүнээс юм зарлаад байгаа юм биш те. Тийм урлаг юм билээ шүү дээ. Энэ хөтлөн гэдэг чинь яг үнэ тэр уур амьсгалыг хөтлөхийг л яриад. Тий. Уур амьсгалыг бий болгоод. Тий. Тэгээ нөгөө Master of Ceremony гэдэг чинь юуны микрофоны одоо арга хэмжээний мастер гэсэн утгатай. Одоо ер нь баг удирдаач маяг. Тэгээд эндээс чинь нөгөө MC гэдэг үг гарч ирсэн байна. Тэгээ хөгжмөндөр ингээд гоё бүр ингээд уриалаад яриад тахаар хипхоп эндээс үүссэн байгаа таахгүй. Тэгэхээр нөгөө нэг MC гэдэг чинь рэперүүдийг MC гэдэг чинь. Тэр чинь хөдлөгч гэсэн үг. Тийм үү. Зүг. Ер нь Квизагийн үндсэн одоо ингээд нөгөө эзэмшсэн мэрэгжил нь юу юм бэ? Олон улсын харилцаа. Тийм мэрэгчлэр төгссөн. Мэрэгчлэр юус ажиллаагүй. Тэгээд Англиас ирэнгуудаа уран бүтээлээ яг эхлээл. Гэхдээ энэ бол бүр төлөвлөсөн ажил байсан байна шүү дээ. Тийм миний одоо Монголд ирээд хийсэн Tower мэд хэмнээ сангийн 2 цомог миний одоо тэмдэглэлийн дэвтэр бичээстэй ирсэн баг. Тэр бэлдсэн. Ирээл зүгээр шууд бичлэгээ хийсэн. Тос тэндээ байхдаа бичсэн байсан. Ийм цомог л да. Одоо би зүгээр ингэ бодоод идэв. Квизэ бол баг ингээд чиний нэр асар олон дуун дээр гарсан байдаг тий. Асар олон артистууд. Яагаад тэгээд ер нь хоёр төрлөөр гардаг л да. Нэг нь бол надад дургүй хүмүүс над руу дийс буюу одоо яс хайж байгаа юм уу одоо манайх ч дайралцаа гэдэг урлаг гэдэг чинь тий. Тэрэн шиг beef буюу дийс гэдэг чинь хипхоп төр дайралцааны нэг төрөл. Тэр хэлбэрээр над руу дайрж байгаа. Нөгөөх нь миний зохиосон дуу. Үг зохиогч Квиза гэж. Хоёр удаа гардаг байхгүй. Тэгээ би нэг 200-аад дуу зохиосон байгаа. Одоо босод дуучдын болдог. Үгүй. Бас нэг 20 дуу байна над руу дийс дайрсан. Гэтэ би өөрөө энэ дайралцааны соёлын үрийг би өөрөө тарьсан. Өөрөө эхлүүлсэн. Хүртгэс тагаа хүртэл явж байгаа. Хүртгэс тагаа. За л өдөр нэ. Би ч бас яг ингэдэж шүү. Хүн хоолыг нэдүүлэхгүй баахан юм асуугаа тэгээд. Манай Монгол үндэсний хоол ер нь их гоё штэ. Янз янз тий. Үндэстэн болгоны хамгийн гоёудын цуглуулад Монгол хоол. Яг үнэ тий. Одоо энэ солонгос хоолнууд бол ер нь Монгол хоол гэж хэлгээд 100 жилийн дараа бол бараг л монголчуудын иддэг хоол. Үндсэн хоол шиг болчих واخ та. Тэгэж ч одоо нөгөө барбекю ер нь бол нөгөө хамах шарж байгаа чи ерөнхийдөө л нөгөө манай өвгдээс бамбан дээр шарж иддэг байсан энэ төр гэдэгтэл дүүд юм шүү юм. Тий. Манайх нөгөө хоолыг их сайн нутагшуулж чаддаг. Эртнээсээ л юм шиг байна тий. Боос уушаар машуур цоо мовын тий. Тэгэл Монгол хоол болчдөг штэ. Тий. Тэгтээ заримдаа ингээд чам тэгж санагддгүй юм. Заримдаа бас нэг хэд бүх хэмийг Монгол болох гээд нэг чичрээд идэг тийм хүмүүс байдаг тий. Энэ ч Монгол. Монголд яасан. Монголоос л ихтэй. Угаасаа нөгөө нүүдэлчин гэдэг маань өөрөө бий болол гэж бодсон. Яг соёл иргэншил мөн үү биш үү? Энэ асуулт хэвээрэл байгаа. Яг гэвэл нүүдлэгч өөрөө процесс үйл явц. Тэгэхээр ингээд байнга нүүдлээд үйл явцсан донд амьдарч байгаа арт түмэн чинь хүний юмыг нутагшуулж хэрэглээл дараагийнхаа нүүдэх байх юм шүү дээ. Тэ? Хятадаас ингээд хоол байвал бууз машин аваад тэгээ Оросуудаас хуушуурыг аваад ч юм уу мэдгүй.
тэр шигийг нь аваад ч юм. Тийм ингээл юм хүм аваад хамгийн таар цагийг хэрэглээл тэгэл дараагийнхаа үйлжөөр нөгөөл өвөл яг зам өвөл чансан баха идчихгээл ингээл бид нөгөө байгаа юмараа амьдраа сурцсан болохоор бид заавал шинэ хоол зохиох гол те энэ Монгол хөрсөн дургасан төмсний хамт арай өөр мөр гэд заавал тийм шинжлэх ухааны ингэж яаж хахаар хамгийн хэрэгтэй юм аваад явчихна. Манай нөгөө нүүдэлчд өвгдээдсэн амьдралын хэв маяг нь байна байхгүй. Нэрээ тийм шиг тийм. Эндээсээ торгоо авчдаг л байсан тийм. Тий. Тэгэл өөрсдөө оронд нэг малаа өгөөл торго аваад ингээд арс усаа өгөөл тэгээд цайгаа аваад цайны зам гэдэг чинь тэгэл тэндээс цайгаал авдаг байсан биз дээ. Тэгээд ерөнхийдөө солилцоогоор ингээд хэрэгтэй юм аваад өөртөө байгаа юм өгөөд ингээд амьдэрчдэг болохоос бид бүхнийг зохиох гэж явдаггүй тэр нь ашиггүй гэж үзсэн байна. Танах ер нь хэдүүлээ бэ? Одоо өссөн ах トゥ гэх юм бол. Тийм. Би айлын 8 дахь хүүхэд. Хамгийн бага нь. Тийм үү. Оо ямар гоё. Тийм үү гоо сайхан өнөр. Тийм. Айлд. Тэгээд надаас бус нь бүгд 3 ах 4 эгч. Тэгээд 8 байлаа. Одоо хамгийн бага нь ингээд дөнгөж амсаа явж. 40 гарсан. Ер нь алкогол хэрэглэдэг юм уу? Эсвэл одоо улс орсголд одоо нэлээд ууж байгаа тэг болчихсон байна уу? Ер нь тэгэл хэрэгтэй үедээ хэрэглээл болио гэсэн үедээ болиол явчихдаг. Заавал энийг ингээд амсгаараа амьдралаа алдчих гад байдаг ч юм уу. Тийм бол биш. Тэ гэхдээ шаардлагатай үеийг харуул амсна. Соёлын сурчлаа тий. Бид нар ч бас олон жил яг энэ хатуу грац соёл нэвтрлээ шүү дээ. Уг нь бол нөгөө нэг сархад нэрмэл архиа хэрэгэлдэг байсан. Зөөлөн грацын ийм арт хүм байж л дээ. Тэгээд энэ манжийн үеэс эхлээд хятадын нөгөө хатуу архи орж ирээд за өргөжлүүлээд коммунизм эхлэхээс Орос дарга нартай цуг архи орж ирсэн баг. Тэгээ апу байгуулагдаад тэгээ бид нар нөгөө нэг буудаагаар ингэж хийсэн хатуу өндөр грацын архи ууж сураад 70 жил уугаад тэгээд арчилсан хувьсгал гарсан чинь архи бидний стратегийн бүтээгдэхүүн болцсон байсан. Нийгэм дээр архигүй бол нийгэм замбрааг хөтл үсэх гэдэг. Тэгээд бүр ингэж картын бараагаарч өгдөг байсан. Тий, картын бараагаар хүртэл өгдөг. Тэгээд энэ чинь нөгөө нэг эргээгээд ингээд 30 жилийн турш монголчууд буцаад соёлыг одоо жинхнээсээ тааруулж хэрэгэлдэг. Соёлыг одоо нэг хэвшиж эхэлж байгаа. Яг үнэ. Өстой гоё. Яг үнэ. Одоо л нэг юу байж чинь тэрнээс биш яг тэр 90-ад оны үед бол өстой нэг замбраагүй хэрэгэл. Гэхдээ магадгүй шилжилтийг давнд болгоод тэрэг болсон байх. Тэ? Магадгүй. Яагаад гэвэл бас ядуу байлаа штэ. Тэр үед монголчуудын бас нэг сэтгэлийн ер нь хямралын үед чи хамгийн сайн зарагддаг 3 юм. Алкогол, суглаа, кино гэсэн шүү дээ. Кино урлаг тэгдэг гэсэн. Нэр яг үнэ. Яг тэгдэг гэсэн. Энд чи тэгээд бас нэг бэлгийн хүртэл нэг хэлбэр байлаа шүү дээ. Тэ? Нэг юм бариад ордог. Нэгнийхээ төсөөд авилга байлаа шүү бүр. Өвдгөө яг үнэ. Бүр маш дүм мөн гараад. Яг үнэ авилга байсан яг үнэ. Тэр дуу муу зохиодог хүмүүс чинь 2 бадаг дуу зохиолох нь 2 шил архитай очдог гэсэн. Тий. 3 бадаг бол 3 шилж байсан. Төлбөрийн хэрэгслээсэн байгаа. Тийм төлбөрийн хэрэгслээсэн байгаа тий. Одоо л яахгүй шүү дээ. Тий. Үнэ алуу. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Европын номер 1 Зубровка брендийн маань жин яг ийм 2 төрөл байдаг. Энэ нь бол малин, энгийн төрөл нь бол ийм цагаан өнгөтэй байдаг. За одоо энэ малин төрлийн онцлог нь бол өөрөө яг цэвэр жимсээр хамтагддаг. Польшийн тусгай хамгаалтанд байдаг ойн булгийн усаар хийгддэг. За мөн одоо энэ хүү жин алкогол нь өөрөө тухайн ойн ургамлын одоо онцгой амт тухайн байгалийн онцлогийг шингээсэн учраас ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс маш содон онцгой гоё амттай байдаг. Миний хувьд бол одоо яг энэ Зубровкогийн жинийг за энэ хүү тоникоор ингээд гоё найруулад сүүлийн үед бол орой гэртээ ингээд сайхан кино үзээд их нэртэйгээ сууж явахдаа бол хэрэглэх дуртай болсон. Хадамц суурийн нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч Польшийн алдарт Зубровка
Халамцуу яриа нэвтрүүлгийн ивентэд гэж хамтран айлцлагч Six One-ыг та бүхэндээ танилцуулж байна. Six One бол яг одоо урд хөршид маань бол залуучуудын дунд бол тренд болж байгаа ийм шүүлтүүргүй одоо графт шар хайраг байгаа. За ингээд та бүхэндээ энэ бол 2 литрийн савлгаатай байна. За тэгээд 1 литрийн тэгээд 500 мг-ийн за мөн бүр 10 литрийн савлгаатай ийм шар хайраг байгаа. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивентэд гэж хамтран ажиллагч шүүлтүүргүй Six One. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивентэд гэж хамтран ажиллагч Eco Meat. За Eco Meat-ийн Factory-тан та бүхний өмнө харагдаж байна. За мөн Жиюг харагдаж байна. Булгогигээд үндсэн 3 төрөлтэй байдаг Eco Meat-ийн брендийн энэхүү солонгос үндэсний бид бүгдийн амтархан иддэг гайхалтай хоолуудыг одоо хөлдөөсөн байдлаар ингэж сайхан хийдгээрээ Eco Meat бол Монголдо анхдагч ийм брэнд юм а. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивент гэдэг хамтран ажиллагч Eco Meat. Хөөсөө ер нь хэр нээлттэй хүн бэ ер нь. Гэхдээ нөгөө нэг зарим хүмүүс нөгөө нэг ингээд дотгошоогооч гэдэг юм эсвэл гадагшаага энэ төр гэлдэг. Өөрсдөө амар тодорхойлсон байж байгаа шүү дээ. Би бол эргэн тойрноос сонссон бол нээлттэй гэж. Нээлттэй их сонссон. Гэтэ хүмүүс бол нэг ингээд мэдхгүй өжөж айгүй их тийм дүгнэх дуртай байдаг шүү дээ. Гаднаас нь хараад тийм. Чинь би ингээд чамаа ингээд харахаар дуу муутай юм шиг эсвэл бол жоох их цантай юм шиг. Тэгэж ойлгохтохоор. Тэгтэл одоо өнөөдөр ингээд сайхан уулзаа сууж л байна. Надад бол тийм мэдрэмж төрөхгүй байгаа байхгүй. Яг уулзаа суухаар. Би ер нь өөрийгөө их яриа хөөрөтэй нээлттэй, илэн далангуу гэж боддог. Гэтэ би тийм ч байх дуртай. Илэн далангуу ярих бол хүний бас нэг гоё юм юу л да. Сэтгэлийн тэр мэдрэмжээ хуваалцна гэдэг чинь хүн боловсросны нэг ялгаа. Дуус бол ярьж чадахгүй шүү дээ. Тий. Тэгтээ хүн бол ерөөсөө тэднээс ялгарч байгаа юм ярьдаг байхгүй. Яг үнэ. Тэр дотор байгаа мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг чинь өөрөө гайхалтай зүйл байхгүй. Мохоо бол чадахгүй шүү дээ. Яаж шаналсан илэрхийлж чадахгүй. Тэг хөрх ингэ нүдэрээ яриад байдаг. биеийн үйл хөдлөл тэр сэтгэл хөдлөлөөрөө л илэрхийлэх гээд байдаг тий. Бид бол энэ хил устай болсон гэдэг юм хүн төрлөختний одоо үндсэн адгууснаас ялгарх үндсэн чанар. Тарих хөгжиж байгаа гол мөн чанар. Яг үнэ тий. Ярилцчиж хөгждөг тий. Тэгээ юм хаалттай дуугуу дотгошоо байна гэдэг бол гонигтай. Надад бол тийг санагдаж байна. Ялангуяа одоо ингээд жишээ нь амар ингээд хурдан ярьдаг хүмүүс гэдэг чинь ингээд цогттой дутдаг. Би тэр хүмүүсийг ингээд харахаар тарих нь ямар хурдан ажилтдаг болоо гэж бодоод идэх юм. Мэдээж эн чинь одоо ингээд би жишээ нь ярихынхаа өмнө бодож штэ тий. Ингээд бас нэг хугацаа аваад штэ. Зарим хүмүүс бол дүгдүгдүгдүггүй ингээд амар яриад хурдан яриад ялангуяа жишээ нь Европын орнууд ч юм уу тийм ээ ингээд амар хурдан Испанууд ч юм уу эсвэл ингээд Францууд ингээд хоорондоо маш их ярилцдаг штэ. Тий. Баар нь зүгээр нэг танихгүй хүнтэй амьдралаа яриа сууж байдаг штэ. Тий. Кино мөн дээр гардаг штэ. Америк жишээ нь би манай ахныг ингэчлээ гээл шал танихгүй хүнтэй тий тэгснэ онд тулгаал тэр тухай ярилцаал тий. Энэ аюу тум сэтгэл зүйн эмчилгээ байхгүй. Яг хүн ер нь дотроо уудалж авахгүй бол ингээд хадгалж хадгалж байгаад уугаад агсан тавиад бөөн юм сүтгэцэн байдаг шүү дээ. Яг чи өөрөө ингээд сэтгэлийн эмгэг өвчин яваад гэсэн. Тэгэхээр энийг хурдан үг үйлдвэрлэж ийн гэдэг бол ёстой л саяны Кузагийн хэлдэг тархины хөгжил юм. Тэр илэрхийлэх тусам илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Дотгошоо хүн чинь ингээд дотоод мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байгаа. Тэр чинь өөрөө эмгэг болж өрдөг гэж би бодод байгаа. Тэгэхээр ер нь хүүхдтэй багт нь ярьж байгаа аюул чухал. Яриулаад, юу болсныг яриулаад. Тэгэхгүй бол ингээд дугаа чимээгүй том хүний хажууд ярихгүй. Хой гэл ингээд манайхан ч нэг хүүхдтэйгээ ингээд дотоод сэтгэлээ илэрхийлэх тэр боломжийг олохгүй ингээд. Тэгэл цаанаа очиж баймаа гэл те. Ярилцах гээд шүү дээ. Тэр чинь хөгжих гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд дэмжиж хөгжүүлж өгөхгүй болол ингээд нөгөө нэг жензинер ч одоо нэг хүнтэй ярьж чадахгүй залхахаар мессеж бичээрээ гээд ингээд нэг эмгэг байгаад шүү дээ.
нэг айдас. Яг үнэ. Би бол тэгж боддгийн. Ер нь хэл яриа бол маш чухал хүний сэтгэлгээний хөгжлийн гол түлхүүр. Сэтгэж зурна штэ ярьснараа. Би энэ хавар бас Кан хүртэл яваад тийшээ нэг Франц ороод ингээд яваад ирсэн. Нэрэл ингээ харахаар манайхан бол ингээд жишээ нь яг энэ утас оролдоо сууж байгаа бол Монголд бүр амар их юм бэл. А тэнд бол утас оролдоо сууж байгаа хүн харагдахгүй, харин эсэргээрээ хоорондоо бүр ингээл тэ нас насныхан гэлтгүй хоорондоо аюу их ярилцж байгаа хүмүүс л харагдах. Маш их ярилцсан. Тэг бид нар ингээ гоё ярилцмаар байгаа байхгүй тий. Тэгвэл өнөөдөр ингээд яг нэг үлэхэд бол бид нар ингээ утсаа шахаад гал хүмүүс болчихлоо шүү дээ. Яг энэ технологийн хөгжлийн нэг үерийн давалгаанд орчлоо л доо. Гэхдээ энэ чинь буцаад татрын шүү дээ. Эргээд Буцаад амьд харилцаа өгүүлэгдэнэ. Буцаад амьд харилцаа сэргэж эхэлнэ. Тэгэхээр бид нэр одоохондоо нөгөө нэг ингээд шинэ соёлын үерт автчаад яваад байгаа юм гэж би бодож байгаа. Яг тэгвэл хүний нөгөө байгалийн өгөгдөл натур нь амьд харилцаа байхгүй. Тэгэхээр буцаад энэ өгүүлэгдэх бах. Буцаад AI-аар хийсэн дуу сонсгоо болно. Яг үнэ. Тий. Амьд тий График киноноос залхаж эхэлнэ. Яг үнэ. Ингээд юм бас яг нөгөө нэг шинээр орж иж байгаа шин дээрээ ингээд газар авдаг. Тэр үеийн манаа дээр байгаад байна уу таа. Тий яг үнэ. Тэгэл нөгөө хуучин чинь бас нэг ингэж нэг ярьдаг байсан шүү дээ. За Монгол аап бол одоо ерөөсөө гүндүүгүү сайхан ер нь бол хэрэг барагтаал дуурдаггүй гэдэг. Ер нь одоо манайс чинь дуурхаар шалчих болчих гээд нэг эр хүн дээр чинь те юм ярихаар яас олон хүүтэй ч эр хүн байж гэж. Гэхдээ нэг тийм дуурахгүй маягтай. Энийг ийм бас нэг ийм уламжлалт яваад байдаг те. Аав гэдэг ерөнхийн нэг ийм хэв шинжит хүнийг чимээгүй л байж идэг. Энэ уламжлалт чинь бас өнөөдөр хүртэл явж ирж байгаа л одоо ингээл хоёулаа энд юм яриа суухаар яасан хоёр олон хөлтэй хоёр бач аль өөхөө энийг нэг тулгч. Яг би дундуур нь хөөе ингээд явдгийн миний уламжлал. Ер нь яг олон хүүхдэд хүүгэн шиг энтергээд өгнүүд байна. Тий. Энийг бол би буулъя гэж боддог байхгүй. Энэ бүр энэ бол одоо ялгуурсан гадар гэж. Эрэгтэй хүн бас төрснийхэн төлөө юм ярих эрхийг боож штт. Тий. Тэ? Хязгаарлаад байна шүү дээ. Хязгаарлаад. Энэ бол дээр л хэлдэг Аа. байхгүй. Олон хүүхдийн хүүхэн шиг энтергээд. А гэтэл бид нар чи байглаасаа ярих гэж хэл заяасан байна. Тэр хилээд байгаа сэтгэлгээ заяасан байна. Тарих оюун ухаан заяасан байна. Дотоод мэдрэмж байна. Энийг илэрхийлмээр байна. Тэгэхээр эн чи яг хүн шиг ингээд ажиллах гэтэл хүүхэн шиг гээд эрэгтэй хүн болол тийм адгуус шиг юм дугуй байх ёстой гэсэн нэг тийм зохиомл формат болол энэ гэр бүлийн хүчирхийллийг хийгээд байна л да. Хоймор цуучаал тэгэл өксөө хоол идчихэл. Тийм. Тэгэл дугаал байж юу л те. Тэгээ хүүхэн шиг гэхлээр чи одоо яах вэ? Хүүхнүүд муу хүн гэсэн үг үү? Эсэргээр тийм болчих гээд шүү дээ тий. Яг үнэ. Тэгэхээр энийг одоо ойлгох хэрэгтэй. Ер нь бол хүн ярилцах хэвээр, яг адилхан ирэх хэдлэх хэвээр, дотоод сэтгэлээ илэрхийлж явах хэвээр. Тэгш ирэхтэй. Тэгээд одоо хүний нүд дүмүүд ингээ санаандгүй ингэхлээр хайшаа хараад байгаа ингээл тий. Энэ нүд чинь ингээд хар гэж заяац харахгүй байх боломжгүй зүйл шүү дээ. Энэ чинь өөр ирэхгүй далд ухамсараар ингээд үлдэгдэж байгаа бид нэр удирдахгүйгээр. Тэгэхээр энэ миний ингэж шөмжлөх ч юм уу энэ бүх оролдгууд бол бүүлээ буюу одоо гэр бүлийн хүчирхийлэл гэж би бүсгүүчүүдэд хэлмээр байна. Одоо ялангуяа бүр квизэд үхтэй. 4 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй. Би 3 хүүхэдтэй. Одоо хуучных шиг яг тийм нөгөө дээр үеиг шиг нэг тийм одоо аав яг саяны ярьдаг тэр нэг кейс үйч байж тээ нэг дээр үеийн нэг хэв шинж дүр аав гэдэг дүр. Энэ чи одоо цаг үед өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Би бол хүүхдүүдтэйгээ бол маш их ярилцах дуртай. Тэгэл асуугаад амаа суглаал тийм ээ. Яг уу их аав нь ямаар байна? Яг чи ямаар байна гэл тий. Тэр хуучны нөгөө нүүдэлчин хэв маягийн ахуй шинжин тийм байж л тээ. Эрэгтэйчүүд нь анд явна, малдаа явна, ихэвчлэн ядардаг биеийн хүнд ажлыг хариуцж авсан байдаг болохоор ээжүүд нь амраахын тулд одоо аавыгаа амраа, аавтайгаа битээ ингээд янз бүр асуудал гараад надтай яриа гэсэн нэг тийм Наа чи авалга явж ирж бас магадгүй. Тийм байна. Түүнээс биш
эрэгтэй хүн бол ярихгүй марихгүй гэдэг бол буруу бах. Ер нь бол энэ чи өөрөө сэтгэл зүйн эмгэг болоод ярихгүй байхаар эмгэг болоод үгээ хариулаад ингээд эн чи өөрөө гэр бүлийн маш том докторгүй байдлыг бий болгож байгаа хүчин зүйл учраас одоогийн амьдралын хэв маягт бол аль болох яриулжээ, нээлттэй бай, илэн далангүй байцгаа. Тэгжээч гэр бүлчин доктортой байна л гэж. Өстой яг үнэ. Айгуу сайхан хэллээ. Аливаа энэ сайхан үгний чи араас нэг. За. Анхны сайхан идэж орно. Анхны битсэн дууны үгээ ер нь хадгалсан байдгүй. Мэ яг хадгалсан. Ер нь бол тий хадгалсан файлаараа байгаа. Файлаараа Дуу нь бол байж байгаа шүү дээ. Дуу нь байж байгаа. Тий. Гэтэ ямар санагддгүй ер нь. Одоо хүртэл би тэрэндээ сэтгэл хангалуун байдаг. Тэгэхээр би их сайн биччихээ л гэж боддог. Надад их сонир санагдаад байдгийг ингээд яг уу нэгдүгээрт одоо хипхоп урлаг дууны энэ үгний урлаг бол нэгдүгээрт хамгийн түрүүнд үзэл бодол байх л та. Тийм ээ? Өөрийн үзэл бодол харах өнцөг. Тэрийгээ дагдаг баг. Тэгвэл нөгөө яруу найрагчдаас бол энэ ч өөр шүү дээ. Яруу найрагчд бол онгод гэж ярьдаг тий. Ингээл онгод уугаалт өгдөг. Таад бол тэхгүй үстэй. Ойлгоогүй шүү дээ хонгод. Онгод ялгаагүй. Тий. Ер нь монголчууд бүр эртнээсээ одоо ингээл туйл хайлдаг байж л дээ. Туйл хайлах чинь ингээл нэг ритм өгнө. Одоо юу гэдэг тий. Зуур өгчм юу ч хамаагүй нэг ритм өгөл тэр ритм дээр ингээл тэр нөгөө үг нь орж ирэл ингээл тэр нь транст ороод тий. Тэр чин тэгэл хонгод байгаа тахгүй юу. Тэгээ эн чин ингээд тодорхой хэмжээнд ингээд яваад биеийн хөдөлгөөн болоод ирэхээр би биелэг болсон байна. Бас л хонгод. Чи тэгэл ерөөс тэр хад жаргал кайфыг мэдэрч байгаа байхгүй. Тэрийг илэрхийлж байгаа л нэг бас л хэлбэр шүү дээ. Тэгээ эн чин ингээд яруу найраг руу орсон байна. Тэгэхээр тэр чин бас л хонгод ингээд нэг мэдрэмжийг мэрэгэн үгээр илэрхийлэх. Тэгээ ингээд хэмжээ ороод ирсэн чинь хипхоп болсон баг. Түүнээс эн чинь хүн төрөлхтний нэг л мэдэрдэг гоё мэдрэмжүүдийн нэг тэрийг л илэрхийлээд байгаа. Тэгэхээр илэрхийлж чаддгууд нь илэрхийлж чаддгуунууд тэрийг сонсож кайф аваад байгаа. Тэгэхээр энэ мэдрэмжийг л тэгээ зарим нь нүдэрээ уран зургаар илэрхийлж байна. Би каллиграфаар илэрхийлж байна те. Уртын дугаар илэрхийлж байна. Морин ухаараар илэрхийлж байна. Хөөмийг ингээл ерөөсө хүний дотор байдаг энэ нэг хоорондоо ярилцж чаддгүй тэр нэг зүйлийг л энэ урлаг илэрхийлээд байдаг. Тэр нь буцаагаад тэр хүнд яг хэрэгтэй талах шиг зүйл биш. Гэхдээ сэтгэлд нь тэр мэдрэмжийг хийж өгч байдаг. Болохоор хүмүүс дуун дуртай байдаг, зургийн дуртай байдаг. Кино үзээд үгээр хэлж чадахгүй юм аваад байдаг. Чи бид нар бол нэг талаараа хазтай үеийнхэн штэ. Яг хүмүүс бол тест ирээд он болвол хэцүү хар бараан талаас нь харах юм бол тийм нөгөө талаас ингээд яг гоё арчилж шилжээл бүх юм гоё нээлттэй болоод аав ээж нар бүгдээрээ хоошоо урагшаа явцгаагаал амар гоё зүйлүүд орж ирээл анхны хэрэглэгч нар нь маниус тийм ээ. Тэгэл одоо ингээд кабелийн телевиз юм уу кабелийн телевиз гарч ирээл MTV TV-тэй золгоол тийм ээ. Анхны бас яг үзэгчд нь бид нар яг ингээд 1000-ны гэрч юу? Тийм 1000-ны гэрч яг үнэ те. 100-ны гэрч, 1000-ны гэрч те. Технологийн шинжилтийн гэрч. Яг үнэ. Бид нар бол хиймэл оюун ухаан байгаагүй байхад ямар байсан юм? Бид нар бүх юмны гэрч болж штэ. Яг үнэ. Би бол гэхдээ яг Аз маз гэхээс илүү бид нар энэний төлөө заяагцсан. Бидний бүх өмнөх үе бидний төлөө төлөвлөгдсөн байгаа байхгүй. Бидний аав ээжүүд, эмээ өвөнөр Монгол өвөг дээдсүүд чинь бидний үеийг төрүүлэх гэж оршисон байна шүү дээ. Тэр өмнөх цаг хугацаанд. Надаа нэг хамгийн гоё үг Нисвансын амгаа битээр нэг хөдөө явж чад. Тэгээд мах хоньны чансан мах идчихэд би нэг жоох мах үлдээц ясна. Гэсэн амгаа надад хэлсэн байна. Наад мал чинь чиний хоолны төлөө амин өргөсөн шүү. Чи дуусгаараа гээд гэлчихгүй юу. Тэгэл би нөгөө мах үлдээж болохгүй гэдэг чинь. Энэ юм байна гэж ойлгосон.
Тэгээ эндээс ингээд бодхолоор бидний өмнөх үе чи бүгдээрээ л бидний төлөө амьдэрсэн байгаа байхгүй. Одоо энэ технологийн хөгжил, хүн төрөлхтний өнөөгийн хөгжил хүртэл. Гэхдээ бидний хүлээсэн үүрэг юу вэ гэхээр бид нар дараа үеийнхээ төлөө энэ ачийг хариулна. Жишээлбэл одоо ингээд социалист нийгмийн ээж аавуудын үе, бид шилжилтийн үе. Тэгээд Gen Z. Бид энэ дунд үүрэг болж үүргээ биелүүлэх хэрэгтэй. Тий. Бидний үүрэг бол энэ социалист нийгмийг Gen Z-г одоогийн энэ орчин цагийн энэ хоёрын дунд шилжилтийн үеийг давж байгаа гүүрэн байгаа байхгүй. Тэгэхээр бидний үүрэг бол ерөөсөө шинэ үеэ шөөмжлөх биш, харин шинэ үедээ илүү нөгөө нэг замын засч өгөөд ингэж яваарай гэд сүг өргөх юм да. Үнэ. Гэтэ нөгөө нэг жишээ нь ингээл эдийн засгаар ингээд шилжин гут эхлээд эдийн засгаараа яг хүний төрөвч шинжлэгдээд өөрчлөгдөх бол тэгээд тэрэнд бол хүн бол амархан тасдаг юм шиг байна л та. Сэтгэлгээ өөрчлөгдөнө гэдэг бол тиймч хурдхан шилжчихдэг юм биш л юм байна л та. Одоо хүртэл 30 жил явчаад байхад л нөгөө өмнөх нийгмийнхээ сэтгэлгээнээс салааг болно шүү дээ. Тийм. Тий. Тэгээ яг энэ л бидний нөгөө хүлээсэн үүрэг. Аа. Өмнөх сэтгэлгээнээс салгаад шинэ сэтгэлгээ рүү нийгмийг чиглүүлж өгөөд одоо ялангуяа энэ урлагийн салбарт явж бол манлайлаад тий бид нэр одоо картын барааны үедээ одоо үеийг ингэж харьцуулж шүүмжлэхэд утгагүй асуудал тий. Яг үнэ. Тэгэхээр чиний насан дээр би ингэдэг байлаа гэдэг чинь айгу буруу. Тий. Тэрний оронд харин та нарын үед ийм гоё боломжууд нэнийг гоё ашиглал гэж хэлмээр байна. Тий. Тэ. Яг үнэ. За одоо интернетийн давуу талыг ашиглаа гэж сургах хэрэгтэй болохоос биш интернетээ болоо гэж сургаж болохгүй байхгүй. Ягаад гэвэл интернетгүй орчин гэж байх боломжгүй болчихлоо шүү дээ. Хүний карманд бэлэн мөнгө байхаа болчлоо. Карманы хулгайч нар ажилгүйтлжлээ. Тэгээ улс төрлөө орчлоо. Тавс. Гоё хэллээ. Амар хэллээ. Тэр үедгээл одоо ингээл сая жишээ нь ингээл наадмаар ингээл маш олон шагнал гэдэг. Шагналыг тавьсан монголчууд бол маш их юм ярьцгаалаа. Шөөмжилж байна. Тэгээ энэ шөөмжилж байгаа нь аргагүй л дээ. Эн чинь дахиад нөгөө нэг эсэргээрээ нөгөө юу яагаад вэ штэ. Ардчилсан нийгэмд. Тийм ээ? Ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө төлөө ажилласныг нь шагнаад тий та мундаг байсан, та дагуу байсан, та гавьяат байлаа гэд ингээд нэг ёсондоо ард түмэн дотроо ийм үзэл бодлын ч гэдэг юм уу нэг ийм давхаргын ч гэдэг юм уу тэр нь гавьяатаа энэ нь чи биш гэдэг нэг ийм ялгаа үүсгээд байх нь тийм зөв зохистой ч юм уугүй ч юм уу. Тэгээ дээрэс нь бүр надад нэг ийм төсөөлөгддгүй нэг юмд байдгийн. Үгүй санал нийлхүүгүй юу. Одоо ийм гавьяат хипхоп ч юм байна гэхээр надад ерөөс төсөөлөгддөг. Чам төсөөлөгддөг. Надад төсөөлөгдөг. Тэг. Одоо бид нар яг саяхан ярьжсэн камертон гавьяат авчлаа штэ. Ааха. Тэгэхээр эн чинь үргэлжлэх гээд байгаа байхгүй. Би бол нэг ийм саналтай байдгийг. За 2000 оны хүүхэд гавьяат авчлаа. Спортын салбарт ч юм уу. Тэгэхээр энэ жоо оройтсон биш магадгүй. Ядаж 2010 оноос хойш ч юм уу эсвэл 20 оноос хэл амгүй 2020 оноос хойш төрсэн хүмүүсийг гавьяат гэдэг цолыг болноо. Энэ шагналын юм аа. Гэт бүр юм холоос ингээд зогсоочих хэрэгтэй. Тэгээд яг уу энэ өмнөх 100-ны хүмүүс энэ шагналаа аваад дуусах. Тэ. Тэмээ тийм нэгэнт одоо ингээ үзэл бодол бүх юмд нэг амьдралд ингээ тогтцсон юмыг үгүйсгээд дэмэн штэ. Тэгэхээр чин 2019 онд төрсэн хүн гавьяат аваагүй. 20 онд төрсэн аваг 21 оноос эхлээд юм байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд 2100 он мон гэх тийм зүйл байхгүй болох нь шүү дээ. Ингээд одоо 19 онд төрсэн хүн 80 хүрнэ гэхэлэр чи хийд юм бэ те. Тэр үеэс эхлээл зогсгоо болж байгаа байхгүй. Тэгжил зогсоохгүй бол энэ ингээд ерөнхийлөгч гэдэг хүн чинь энэ гавьяа шагнал чинь нэг том хүч нь байгаад байдаг. Энийг ашиглахаас өөр аргагүй болчих. Тий. Дараагийн сонгуульд зогсоож чадахгүй. Тэгэхээр тэр ерөнхийлөгчийн өмнөх тэр улс төрчид энийг батлуулж ээж тэгээд шинээр болсон ерөнхийлөгч тийм хүчгүй болж ээж энэ зогсно хөөс
Өөрөө ерөнхийдөө бас үнийг зогсоож чадахгүй. Одоо явж байгаа ингээд улсыг хурж юм чадахгүй гэсэн. Одоо явж байгаа ингээд юунуудаа ирээлүүдээ шууд импровизац явуулдаг юм уу? Эсвэл бол наан ингээд бичээд ингээд гаргацсан юм а ирээл болгоод тавьдаг юм уу ер нь? Ер нь тухайн өдрийнхөө өглөөнд ганц хоёр санаанууд 1-2 үгээр тэмдэглэж агаад тэгэл тэрийг ярьцдаг л да. Энэ ингээд мэдрэмжээр ер нь хөтлөж явахгүй бол энэ ингээд урьдчилж бэлдэж явах юм бол өдөр болгон нэрийг амжихгүй шүү дээ. Нэг өдөр унаа шүү дээ. Тэг. Тийм болохоор би нэг ханаасаа яг мэдрэмжээр өгөгдлөөрөө явж чадсан. Тэгээ одоо шинэ өнөөдөр надад санаа төрөхгүй бол би юу ч хийхгүй. Тэгэл ингээд байж т маргааш өглөө гинт өглөө басаал өвчидэл. Гэл нэг санаа төрөл утсан дээр нэг тэмдэглээд нэг үгээр тэмдэглэж. Тэгэл нөгөө үгээ харчаал тэгээ шууд цээжээр яриад явчихдаг. Би ч гэсэн энэ нэвтрүүлэг дээр тэгдгийн. Өмнө нь одоо ингээд за Куйзатайгаас сайхан танилцсанаа. Бид хоёр өөр нь танилцаагүй явсан юм байлээ гэл. Тэгэл би шууд орж ирэл ингээл импровизацаараа л яг л энэ тухайн одоо яг энэ мөчөд мэдрэгдэж байгаа мэдрэмжээр л ярилцаа явж байгаа шүү. Тэрнээс биш ингээд би ингээд тэ үнэн сонины сурвалжлагч шиг яг бэлдсэн 10 асуулт асуугаад болоод явдаггүй. Ер нь бол тийм формат ингэж бэлдээд ингээд доороо ажилтан ажиллуулад редакторлуулад ингээд явна гэхэлэр нөгөө инспирэшн буюу нөгөө хонгод байхгүй болчихно. Тэгэхээр нөгөө хиймэл нэвтрүүлэг болно. Тэг хиймэл юм ч хүнд өрөхгүй шүү дээ. Яг үнэн тий. За евро хэрэг орж ийн. Алуу би ийшээгээ. За дараагийн чинь самталгаа дахиад явнаа сайхан. AI руу ер нь хэр орж байна? AI бол зүгээр нэг Siri гэж байдаг шүү дээ. Тий. Нөгөө туслагч. Тиймэрхүү л AI бол ерөөсөө миний интернетэд өгсөн өгөгдлийг л буцаагаад надад цэгцлээд өгчдөг тийм л зүйл шүү дээ. Туслагч гэдэг юм уу те. Жишээлбэл одоо манай үеийнхний тий одоо манай үеийнхний интернет оруулж байгаа мэдээлэл тайлбар утга юу гэдэг бүх бид нар өөрөөсөө бид нар big data аахгүй. Тэгээд ингээ бид нар интернетээр search хийж гин, юу search хийж гин, юуны тухай бичиж гин, юу хайж гин, юу уншиж гин. Энэ бүх датаг нэгтгэл бид нар базаад буцаага шинээд өгч байгаа л зүйл болохоос шинэ өөр яг оюун ухаан гэж хэлэхэд учир дутагдaltaй байх. Энэ бол зүгээр л анализ интернетийн мэдлэгийг надад анализ хийж өгч байгаа туслах програм гэх юм. Тэгж л бодож байна. Тэгж л. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. За Зубровка маань бол 600 гаруй жилийн уламжлалт, түүх, жор, өрмөц амтаараа ялгардаг юм а. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Zebra Select компани. Zebra Select компани маань албан ёсоор оруулж ирдэг энэхүү Белорусын Коноплянка буюу одоо Большмортой сархтыг та бүхэндээ санал болгож байна. Белорус улсын хамгийн том хамгийн алдартай үйлдвэрүүдийн нэг болох одоо Минск Кристалл компани Большмортой сархад одоо Монголд албан ёсоор ингээд Zebra Select компани маань оруулж ирдэг. Надад одоо хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь бол мэдээж яг монголчуудаа Монголын ард түмэнд зориулаад одоо градусыг бууруулад 31.5% хатуулагтаагаар ингэж орж ирдэг байгаа. Тэгээд одоо альфа спирт гэдэг одоо хамгийн дээд зэрэглэлийн спиртээр үйлдвэрлэдэг. За бас энгийн сархтууд бол 4 удаагийн шатлалт шүүлтүүрээр шүүж хийдэг бодвол энэхүү Коноплянка буюу одоо Большмортой сархт нь бол 7 удаагийн шатлалт шүүлтүүрээр шүүдэг юм байна. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Zebra Select компани Большмортой сархад хүртэнгээс тэрүүн мэдрэмжийг мэдэрнэ гэх юм бол та бүхэн бол гайхаж байгаа байх. Мэдээж бид бүхэн чинь сархад хүртэнгээ халаад аавна гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл сэрүүн мэдрэмжийг жинхэнэ утгаар нь одоо мэдрэхийн тулд Crafted of Arctic гэдэг энэхүү сархадыг Organic Beverage компани маань албан ёсны зөвшөөрөлтөөр оруулж ирдэг. Энэхүү бүтээгдэхүүн бол байгалийн
мөсийг ашиглаж шин технологиор бүтээгдсэн ийм сархад байгаамаа. Мөсөн боловсруулалтын дэвшилтэд одоо арга ашигласан ийм онцгой бүтээгдэхүүн байгаа. Өөрөөр хэлэх юм бол усыг спирттэй холихоос өмнө одоо хөргөж боловсруулснаар амсах мөч бүрт цэвэр сэрүүцүүлэх тийм мэдрэмжийг хүнд төрүүлдэг юм байна. За тэгээд одоо ариутгасан цэвэр ус альфа цэвэршүүлсэн спирт гэдэг одоо ерөөсөн маш олон давуу талтай ийм сархад байна. Хадамцуу ярианы нэвтрүүлгийн ивэнтэд шамтран ажиллагч Organic Beverage компани Craft Lead of Arctic. Энэ гоё ариг биш үү? Сайхан ариг. За юу яадаг те? Айгүй бол одоо асуувал бас сайхных л байлгүй те. Тийм л. Хайг зарж байгаа би хүмүүстээр очиод тэгтгий. Зарг анх хөр. Болгоны сайхныхаа. Зарг ах нь модынхоо л гэдэг. Тэгэхээр нь тэгдэг. Хайш юм. Бүх хайраг л сайхных, бүх хайраг л. Болгоны модынх байд юм хайш. Дундгавын ариг мэргээс гоё юм билээ шүү дээ. Оо янцтай шүү дээ. Жинхэнэ нөгөө нэг таан татал ерөөсөн. Тэгвэл нөгөө нэг яагаад наашаага орж ирдэг нь тэр нөгөө нутгийн онцлог байдаг юм билээ. Айгүй хурдан эсчдэг гэж би дуулсан. Дундгавын ариг болохоор. Харин тийм би нэг машинаар яасан чи ингээд хий гараад. Тийм. Замдаа үе үе хийг гараа явахгүй бол. Тийм. Тэгээд нэг жоохон нэг хадгалалт тал дээрээ жоохон хэцүү болохоор наашаага нэг орж ирж зах зээлд нэвтэрдгүүн болов гэж би бодсон шүү дээ. Тэрнээс үүш үнэхээр сайхан аригтай. Тэр жил за би одоо өөрөө яриас болдог. Тэр жил бүр Дундгавын Эрдэнэ далай дээр нэг намайг хүүхэд байхад кинонд явдаг байхгүй. Тэгээ тэр нь яхад би Дундгавын айргийн төсд үнэхээр орсон байхгүй. Гайхалтай сайхан аригтай. Газар. Алив хөө нөгөө болжмортой зебра селектихээ болжмортой сархтыг нэг бариад. Энэ нөгөө нэг одоо ингээд үнэрхээ нөгөө нэг синх гэл нэг хурц авдаг шүү дээ тий. Тийм байхгүй. Тэгээ 31.5 болохоор амт нь их зөөлхөн. Тэгээ ялангуяа тэгээд одоо ингээд харахаар энэ савлгаа мавлгаа их маягтай байгаац. Нэг юм хавтгаа тий. Аялал зугаалгаар яваа. Тэгээ бас нэг одоо найр хоримны сар болж байна. Наач бол бичсэн биз дээ. Тий. Изготовлено специально для Монголии гэсэн байна. Тийм байгааз. Тийм ээ. Тэгэхээр манай уугийнхан бол радиога үзсэн хүмүүс л ойлгочихоор. Тий. Багтаа тэгтээ манус чинь нэг алсан шүү дээ. За хоёрын энийг нэг унталгаа явуулчихна за. Манус чинь юу яасан шүү дээ. Бас л ер нь бол боловсролын нэг жоохон тийм терроризм дөртсөн гэж би боддог байхгүй юу ер нь бидний үед 3 дахь ангид байсан чи гээгүй 5 дахь анги руу шилжүүлээл тий түүх гээл тэгснээ шууд Орос англи хэл дээр нь хуваагаал тий чи англи хэл чи орос хэл гээл ингээл хуваагаал ингээл нэг юм амар үе шүү дээ чи аль хэлэнд нь байсан бэ тийм бүр яг 3-5 руу орсон дээ наад үед чинь байгаа шүү дээ тэгэл Орос гинт Монгол бичиг үзээд харин тий тэгээ би чинь Монгол бичиг яасан гэхлээр сонио би нэг 5 дугаар ангидаа байлаа нэг хагас жилийн чөлөө аваад за нэг шалтгаандаа тэгээд ирсэн чи ангиараа үсгээ үзээд боссон байсан байхгүй. Тэгээ би яасан гэхлээр 5 дугаар ангийн шалгалтаас эхлээ Монгол бичиг аргалж эхэлсэн. Тэгсэн чи 6 дугаар анги дахиад шалгалт ирээд дахиад аргалаад тэгээ 10-аад төгсөл аргасан чинь их сургууль бас орд юм байлээ шүү дээ Монгол бичиг чинь. Конкурс гэдэг. Тэгээ аргалсаар байгаад тэгээ би боддог байхгүй. За би 12 7 жил аргаллаа. Сурчдаг байт гэж бодсон. Уг нь бол нэг жоохон анхаарад явчихад уг нь бол нэг бариад авчих штэ бас нэг тий. Тэгээд яг би хариуд нь их гоё юм сурсан л да. Харгалж. Аргалж гиснээс. Тэгээд чекэд оюутан болсон чинь яг тэр зангаараа нөө хүнд хэцүү хичээлүүд аргалж маргалдаад яваад байгаа байхгүй. Энэ аргална гэдэг бол нэрээ яг нүүдэлчдийн цуснд байдаг зүйл байгаа тий. Тий. Ямар ч юм нэг арга юм болчих. Одоо тэр Physical Asia-д манай тамирч чинь тэр нэг мод зодоор ингээд татаад ингээд яваа сте. Энд чи аргалдах байхгүй. Тий. Бяраар дээлгүй хэдүүлээ арга хотож олъё гэд. Энд чи сэтгэлгээнд нь байна штэ. Амар тий. Тий. Яг тэрийг бол нөгөө эний чи сүултээ аргална гэх биш монголчлно гэж ярьдаг болсон штэ. Тий. Гүйлгээ ухаанч гэж юм. Тий, гүйлгээ ухаан. Гүйлгээ ухаанч нь малаа гүйлгэж байгаа тоол. Ер нь Монгол ахуйд хэрвээ. Монгол ахуйд дуртай. Чи нөгөө хиний Баатрын сархад гэдэг үг сонсч байсан уу? За тий. Нөгөө сүүд гардаг нэг тэрний тий. Би
Би тэрний үе бичсэн байхгүй. Ааха. Би гэхдээ нэг ч удаа Монгол гэр зарахад нэрж байгааг үзэж байгаагүй. Амьдралдаа одоо бодитоор харж байгаа. Би Google-ээс хитэн тайлбар уншаад тэгээ бичсэн. Би зүгээр л миний энэ цусан тэр юмд байгаад байгаа байхгүй. Тэр мэдрэмж нь. Гэтэ би өөрөө тэрийг мэдэхгүй. Тэр чи яг хөгжмөө сонсоод ингэнгүүт яг тэгмээр санагдаад тэгээ бичсэн. Тэгэхээр бидний генер тэр юм мэдээллүүд байж идэг баг. Сэрэх хизээ сэрэхгүй үе үү гэдэг л асуудал. Тийм баг. Тэр хөдөө өсөөгүй ч гэсэн ер нь бол байгаад тахт. Бил. Тэгээ ингээд за чект байлаа дараа нь англид байлаа ингээд тэгэнгүүт нөгөө нэг харгалдаг сэтгэхүйтэй монгол хүн байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт Европынхныг ингээд харахаар тийм зүйл байхгүй үсттэй. Байхгүй. Нөгөө одоо ингээд тал хэрд ч юм уу тайгад ингээд амьдарч байгаа хүн чинь ингээд ямар нэгэн байгалийн давагдшгүй өвчин зүйл юу ч тохиолдсон. Ингээд өөрөө өөрийгөө аргалаад өнгөрдөг тий. Хоол унд юу байдгийг ган зуд үер бүхэл юм дээ. Энэ чинь ингээд цусан чи ингээд тэгээ ингээд юмыг харах. Суурин соёл хэрэгжилж чи дөрмээр явахсаар аргагүй. Тэгэхээр ч тэдний төв цусанд нь аргалах гэдэг ойлголт байхгүй. Яг үнэ. Хуйлаад анхаас аргагүй. Шийдэх. Тий. Тэгээ дээрэс нь яг нөгөө нэг түрүүн жишээлдэг ч тийм энэ аман дээр магадгүй ингээд үер буугаад байвал манайхан ч юм бол нүгөө явчих шүү дээ. Тий. Тэгээ одоо нөгөө Чингис хааны тактик хүртэл байдаг үстэй ингээд зүхтааж агаад эргэж сурманд оруулаад тэгээд машин тэр аргалах гэдэг чинь. Нөгөө аргалах чи одоо байхгүй. Гэтэл Европынхан яа нөгөө нэг төмөр юмаа өмсчихэд чигээрээ явсаар байгаа дуусчих штэ. Дуусчих штэ тий. Тэгэхээр биднэрт бас нэг юм нөгөө Монгол ирчүүд яг хөө дээр үеэсээ ингээд генээсээ ингээд бодох юм бол хоёулаа бол яг өнөөдөр ингээд мэдээж сайхан Монгол наадан болж байна, уламжлалын наадан болж байна. Тэгэхээр их сайхан Монгол уламжлалынхаа Монгол ирчүүдийнхээ талаар гоё нээлттэй ярьж байна л да. Тэгэнгუთ энэ нэг зүхтаах инстинкт биднэрт арай их юм шиг байгаа юм. Яг ингээд нэг асуудалтайгаа нүүрт болно гэхээсээ илүүгээр тий тойруулах. Эсвэл бол хачаа явчих. Болио үү. Шиг. Тий. Асуудлыг шийдэхдээ нүүчдэг юм чи. Нүүчдэг юм чи тий. Тэнгүүд энэ гэр бүлийн харьцаан дээр хүртэл байж идэг. Тий. Эхнэртэйгээ муудалцахаараа лайлаа. Шууд халган саваараа явчихдаг. Тий. Эхнэртэйгээ муудахаараа сар тэний далга болчдөг. Тий. Тэгэхээр энэ хөршдөг ингээ маргаан өсгөлөөр маргаанаа шийдвэрлэхгүй нүгөө явчих штэ. Тий. Яг бол газар нутаг байна. Тий. Тэгэхээр тэр асуудлыг шийдэл нь өөрөө нүх байгаа таахгүй. Тий. Тэгэхээр чи нүүдэлч нугаараа хэлээ зүхтах байгаа таахгүй. Тэгэхээр чи нүүдэлчд ингээд хот болоод хотын сэтгэлгээ суудал маш их хүнд хэцүү сэтгэлгээний процессыг давж ийн л да. Тэгээ манай өнөөдрийн хот байгуулалт яг энийг давж байна. Яг энэ маягаар яваад. Гэхдээ бид нэр одоо 3-4 үе хотод ингээ амьдраад дасгаараа энийг эхнээс шийддэг болно гэж би бодоод байгаа. Тий. Яа социализмын үед энийг хүчээр суулгаж ирсэн байх. Гэхдээ одоо 90 оноос хойш энэ механик шилжилт чинь Улаанбаатарт ингээд энэ олон аймагаас ирсэн олон өөр өнцгөлүүд бүгд нэг дүрмэнд ингээ орохгүй байгаад шүү дээ тий. Машин хөдөлгөөн дээр хүртэл илэрдэг үсттэй тий. Зарим нь ингээл урдуур ааруулчаач гээл ууралдаг тий. Үн сүртэй юм чи. Тий. Гэтэл ингээд орж явах хугацаа нь өөр газар яг уулзуур дээр ингээд арах гал байдаг тий. Яг тэр нөгөө соёлын хандлага мөргөлдөө явагдаад байгаа байхгүй. Яг үнэ. Гэхдээ энэ нэг тодорхой хугацаа өнгөрж иж энэ идэгрэн. Тэр болтол бид одоо үргээ биелүүлээд нөгөө нэг гүүр болж нөгөө дараагийн үедээ хотын соёлыг өвлүүлж шилжүүлж сургах хэрэгтэй. Би одоо сүүлийн үед хотын засаг даргатай хамтарч ажиллаад зөвлөхөр ажилд орсон л доо. Ерөөсөө л энэ Улаанбаатар бол бидний хот тий. Хүүхдүүд маань энэ хотод үлдэж амьдраасаа л гэсэн санаа байгаа. Надад тийм л зорилго байгаа. Тэгэхээр энэ хотод үлдээхийн тулд бид ингээд лифт хэрэглэж сурах, цахилгаан шат хэрэглэж сурах, замын гарцаар зөрж сурах, автомашин хэрэглэж сурах, нийтийн тээвэр хэрэглэж сурах. Маш олон соёлыг бид нэр маш хичээж нэгдсэн ойлголтод оруулах хэрэгтэй. Одоо энэ скутер явган хүн хоёр ойлголцохгүй болоод байна шүү дээ. Бас энэ багтахгүй даа биш байхгүй. Ойлголцохгүй. Тэгээ энэс болоод хууль гаргаад нэгийг ингээ хориглох гээд байна шүү дээ. Уг нь ингээд Тайланд Малинд зэрэг оршоод болоод байна. Вьетнам чинь зүгээр. Тий. Ингээ битүү явж байгаа шүү. Тэгэхээр энэ нэг хамтарч оршино гэдгээ ойлгохгүй. Одоо тархан цаазд газар гэхэлэр хүн байх ёсгүй гэж үздэг. Тий.
Яг л хүн сүйтгэн гэж үзээд байна шүү дээ. Сүйтгэхгүйгээр тэр амьдрч болох байхгүй. Одоо зайсан болол. Тэ? Уг нэг л байшингаа барьсан хүн ч одоо хөөж болохгүй. Тэгэхээр тархан зааз ч гэсэн чи орчноо сүрүүлэхгүйгээр амьдраарай гэдэг тэр дүрмийн л хэвшүүлэх л асуудал. Яг үнэ. Одоо за манай аав одоо Баянгурын богдоос хэдэн онд орж ирээд за тэгээ би төрсэн юм байгаа юм тий. За тэгэхээр одоо би энэ хоёр дахь үедээ л одоо би энэ хотод төрөөл ингээд хоёр дахь үедээ л явж штэ тий. За миний хүүхдүүд бол 3 дахь. Танаа аав орж ирсэн гэхэлэр чи эхний үе болж байгаа байхгүй юу? Тий, харин тий яг үнэ. Хотод төрсөн эхний үе нь болчихж байгаа байхгүй. Тий. Яг үнэ. Танах бас л тэгсэн дээ. Тий. Манай аав чинь бас л оюутан болоод ирсэн хүн шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр чи би одоо манай гэрийн хүүхдүүд чинь хотод нэгдүгээр үе байгаа байхгүй юу? Манай хувьд. Яг 2 3 дахь үе байгаа. Гэхдээ тэд нар нэг тийм элит гэж битээ эндүрээрээ. Бид нар адилхан малчин хүмүүс шүү. Яг үнэ. Бас тэрнгээр ялгарах гэдэг юм билээ. Одоо 40 мянга тентрээрээ нэг жоохон ингэх гээд бид нар ялгаагүй нэг шоргоолцны өөр шүү гэж хэлэх гээд байгаа. Үнэ. Тий. Тэгээд одоо ингээл нэг дээлтэй хүмүүсээ хараад жоохон юм юу гаргаад идэх те. Ялгуурлан гадуурхалт хийх гээл. Тий. Яг хэдхэн жилийн өмнө миний аав ингэж орж ирсэн. Битгий ингэж хандаа. Бид нэр угаасаа бүхлээрээ нүүдэлчин өвгдээцсэн үр сад би бинийг ингэж хэрэггүй үндэснээрээ малчин байсан хүмүүсээ хэрэггүй битгий ингэж. Тийм учраас хамтраад хотоо байгуулъя гэж байна. Соёлынхаа хувьд. Гэсэн л юм санаа яваад. Тэгээд дахиад одоо за хөдөө орон нутгаар ингээл явхад за нэг айлангаадаа бол золттой нэг портер байна. За тэгэл за мотоциклүүд бол хэд дээрээ сайхан байж байна тийм ээ. За гэрт нь ороод өгөхөд за одоо яг л одоо бид нартай адилхан л innovation юу гэдэг ингээл бүгдийг нь үзээл ингээд мэдээж бүгдийг нь ингээд сайхан үзээл. Прүүс нь байж байна. Прүүс нь байж байна. За ингээл ингээд сайхан л байж л байна. Мала прүүсээр хариуллаа ч гэх нөгөө тийм ээ. Одоо эсвэл мотоциклоор хариуллаа. Морь ундаг хүн байхгүй боллоо. Шөмжилж байна тийм ээ. Тэгвэл нэг ёсондоо би энд суучаад шөмжлөх юмч утгагүй байхгүй юу? Тэ. Тэр өвлийн хүүтэнд эсвэл хаврын хавсарганд би тэнд гарч тэдний малыг хариулаагүйгээс хойш энд би нэг цэцэргээд яах вэ тийм биз дээ. Гэхдээ ер нь яагаад мотоциклэр юм уу прүүсээр хариулж байгаа юм? Чи мэдвүү? Дээр үед прүүс байгаагүй байхгүй юу? За тийм ээ. Тийм биз дээ. Мотоцикл байгаагүй байхгүй юу? Баабаргаа хэлсэн шүү дээ. Монголчууд зундаа нэг мах иддгүүдээ биш ээ. Хөрөгч байгаагүй юм байлээ гэж хэлсэн шүү дээ. Хөрөгч байгаагүй байж. Нэг бөөн юм болсон шүү дээ. Тэгсэн. Тэгтээ яг Монгол хүн үнэндээ мах идэхгүй 100 жин гэдэг бол ховор шүү дээ. Тий. Тэр чинь нөгөө хөрөгчгүй учраас ихээр нь ингэж нөөцлж чадахгүй учраас хаяал багаар нийтдэг байж л дээ. Би бас яг тэрийг үнэн баг гэж бодож байна. Тийм бах уу. Тэгээ нэг борцолж байгаад иддэг шүү дээ. Тий, борцолж байгаад идэн. Тэгэл тухайн үед мотоцикл байгааг учраас л мориор явж исэн байлгүй. Байсан бол тэгэл аль бие дамрын нод шүү дээ. Нүүдэлч чинь аюу прагматик сэтгэлгээтэй. Библийн ном өгөхөд баярлал аавна. Тамхи ороохоо сайхан байт ингээл явж байна. Тамхи ороохоо сайхан байт гэвэл. Тий, цаас нь их гоё гэл. Тийм прагматик байхгүй юу? Тэр нь ингээд орчин үеийн прүүс мотоцикл тэгэл энэ дидиш нарны станц те нөгөө малчин хөлдөө өгч гэл бүх л яг энэ шинэ амьдралын хэв маяг үүсээд байгаа үст тийм технологи хөгжлөд аваад энэ чинь бас нэг хувьсэл явагдаж байна гэж би харж байгаа. Тийм ялдаж байхгүй тийм. Тэгвэл яг нэг юм суур агуулгыг харахаар өвлжөндөө буун, хаваржаандөө буун нэг агуулга нь хэврэл байгаа шүү дээ. Тий. Чи тэгээ бод тэр ямар гоё ирхчлөө вэ те? Тий. Дөрвөн хөлөөр дөрвөн өөр газар амьдраад шүү. Харин тий. Тэ. Тэр чинь ингээд одоо ят түн бол тийм ирэх байхгүй те. 100 болж бид нар ийшээ нүүлээ гэвэл юу яриад байгаа юм. Эндээ хідэн үеэр амьдр гэдэл ганцхан гэтэл манайхан дэ нүгөө явчих шүү дээ. Саяхан ингээд скватерд очиод байжсэн чинь тэхгүй юу. Нэг айлт соочаал тэгээд нэг сагаа хоол ундыг дээл нэг тогоон дээр усан цовын чист янцтай шүү дээ. Тэгээд нэг цовын идчихэд байжсэн чинь гэрээ эзэн тэгж байна. Бид нар өвлжөөндөө байгаа. Эх 7 хоногт тэр харагч чинь галах энэ манай цуслан гэ. Уг нь л ойрхон газар байгаа байхгүй юу. Тэр би гайхаад асуухгүй. Гэхдээ энэ хоёрын хооронд ялгаа байна. Тэ? Цуслан тэнд харагдаж байгаа байхгүй юу. Ерөөсөө л нэг километр 500 харагдаж байгаа байхгүй юу. Тэгэд энэ хоёрын хооронд байлгүй байх вэ?
аюу сайхан өнгөрөө явчихдээ штэ. Яг тэр газар чи ямар гоё сэрүүхэн, ямар гоё зусдаг гэж та бодож байна. Тэгэл би за мэдгүй байгаа байхгүй байна. Тийм. Ерөөсөө угаасаа л гэр гэдэг чинь ер нь нэг жоохон хатуурхаад хэлчихэд арай л зузаан майхан байхгүй юу? Ер нь тийш. Тэ? Яг үнэ. Тэгэхээр тэр хүмүүс чинь байгалийнхаа аяыг бараадаж явахгүй бол баларна штэ. Ааха. Шавар байшин барьж байгаа хүмүүс нүгөө дах хэцүү штэ. Тий. Нүг шаардлагач байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө ахуунда тааруулаад тэгж яваад байгаа гэсэн үг. Ааха. Энэ квиза хам бир гэд энэ манай 10 үндэс компани маань энэ Премьер зэрэглийн шар хардаг да. Тэгэд энэ болохоор онц дүнт анимашнтай нөгөө би самдагт хэлсэн гэдэг нэг сүртэй нэг өрөөдөг шүү дээ тий. Дамчаа ноён. Тэгэд энэ анимашнтай хамтарч ажилладаг Монголын маань одоо бараг л сорын ганц дүртэй шар хараг гэж байгаа юм. Би ямар амар ухаа замбрааг үйч. За энийг би ч одоо чек гэхээс одоо пивний их хооронд оюутан болсон. Тийм пивний их хооронд Пивэр ер нь доктор хамгаалсан гэх үү. доктор. Ааха. Чиг чи одоо баг өглөөний цайндаа пив уугаад идэм шүү. Ер нь бол пив соёл нь нөхгүй. Ааха. Манай монголчуудад энэ сүү, айраг, цагаан хайдаа задалдаг энэ пигмент юм уу хотоодонд аяг өвчтэй байдаг шиг. Тэдний хотоодонд энэ шар айраг задалдаг энэ илүү байдаг учраас тэд нэр бол бидний хувьд айраг шиг хэргэлдэг. Тэгтээ пивийг бол гасангуй хэлсэн. Одоо шар айраг гэж нэрлэхээ болио хар пив барцсан гэдэгсэн. Тэгээ энийг гасангуй бол эсгүүн гэдэгсэн. Тэгээд Эсгүүн? тий. Гэтэ пивгээ хэлчихээр нэг орс үг ингээд монголчдсан тий. Манай үед бол пив гэдэг. Шинэ үеийнхэн бол одоо биер мэрл гэдэг бах та бодвол. Биерээр л явдаг л байх л тий. Сайхан штэ бас. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Чехийн алдарт Бихровка. За энэ хүү Бихровка гэдэг ликер нь бол 1807 оноос хойш хэрэглэгдэж эхэлсэн Чехийн 13 дахь Аршан гэж нэрлэгддэг ийм брэнд. Аршан усаар найруулж 21 төрлийн эмийн ургамлаар одоо хандлан хийдэг ийм ликер байгаа. Зохистой хэмжээгээр хэрэглэхэд одоо хоол боловсруулах эрхтнийг дэмжих, зам цусны эргэлтийг дэмжин одоо өрөвсөл бууруулах, хоол шингээлтийг сайжруулах гэдэг олон бас ашиг тустай ийм ликер байгаа. Карлвар хот нь 12 төрлийн аршан булагтай юм байна л да. Тэгвэл одоо энэ хүү Бихровка уламжлалт ёсоор 13 дахь аршан гэж одоо нэрлэдэг юм байна. За ингээд эндээсээ нэг явчих тий. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч 100 drink. За элэг хамгаалах бүтээгдэхүүн энэхүү 100 drink маань бол before, за after гэд хоёр төрөл байгаа. За энэхүү before нь бол ерөөсөө уухын өмнө болон хүнд хоол унд идэхийн өмнө одоо илгийг одоо бүрхэж аваад хамгаалах ийм үүрэгтэй юм байна. Харин энэхүү хар нь бол одоо уусны дараа болон одоо шарсан хуурсан хүнд хоол мөн эзэсний ардаас илгийг нөхөн төлжүүлэх ийм бүтээгдэхүүн байгаамаа. Ингээд халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч 100 drink. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Арван үндэс компани. За Арван үндэс компани маань энэхүү хам бэр бол Монголдо ерөөсө цорын ганц дүртэй шар айраг гэдгээр онцлог. Онц дүн тамирашинтай хамтарч ажилладаг би самдагт хэлсэн гэ та бүхэн бол одоо энэний дараа бол хам бэрийн маань шторкийг үзэх байх. За хам бэр бол алтан шаргал өнг маш зөөлхөн ийм гоё амттаараа бас ялгардаг юм аа. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Арван үндэс компани хам бэр би самдагт хэлсэн. Би самдагт хэлсэн. Нарны алтлаг өнгийг ууж үзмээр байна гэж. Би самдагт хэлсэн. Зөөлөн сэрвэлзэх салхийг амталж үзмээр байна гэж. Би самдагт хэлсэн.
тэнгэрт байгаа хамгийн хөвсгөр үйлсийг шилэн хондгонд минь хий гэж. Би сандагт хэлс баярын нулимсыг шүүдрийн дусалтай холиод дашмаг доторхойг минь дүүргэ гэж. Би сандагт хэлс хаан хүний л ууж болох хам биерийг дутай гэж. Үнэхээр л юм байна. Хэлээгүй хам биерэ гэж. Би сандагт хэлс. Яг одоо дэлхийн авраг шалгаруулах тэмцээн явж ил байна. Би ч бол одоо энэ сарын хугацаанд бараг ядаргаанд орлоо. Тэг яалтч байхгүй одоо тэгээд нөгөө нэг хүмүүс тэгтээ нөгөө яг квиза бол би чиний нэг постоос юу л ирээдээс чи харсан. Квиза бол хөлбөмбөг үздэг юм шиг үлээ. Маргааш нь босоод юу гэлээ юуг нь үзчихээ хооронд. Тэр чинь нөгөө комедийн тэр аахгүй юу? Үздэг хүмүүсээ аягүй тэнэг юм байгаа зү. Харин тий. Тэг тэрийг л өгөөдсөн баг. За би тэр чи ойлгох. Тэгтээ үнэнгээс үздэг л дээ. Үздэг юм уу тий? Зүгээр яг тэр ил бол комеди. Яг хөлбөмбөгийн тоглолтыг лайв үзэхгүй бол ямар ч утгагүй байдаг. Тий. Тэрийг л өгөөдсөн баг. Нөгөө сумоогоос ирсэн соёл. Тий, тэгээд ярьсан байсан. Нэг угаасаа л хахухаа дөрүүлэх юм чи үзэх чирэг байхгүй гэдэг. Тэг хөлбөмбөг дээр тэгэж хандаач гэж хэлж байгаа. Тэр нөгөө фанатууд чинь ямар тэнэг юм ярьж байна гэж сонсогч байгаа ч. Тэрнгээр нөгөө миний өгөөдөл нь тэрнгээр. Уран бүтээлч хүн нэг юм байдаг шүү дээ. Байнгын нэг юм креатив гормон дээр байна гэдэг яг үндэ бол хэцүү шүү дээ. Тэг өөртөө тийм юм их суулгаад ер нь ингээд нэг юм үргэлжийн юм бүтээж гормон дээр явна гэдэг бол хэцүү шүү дээ. Тэгж явдггүй. Дуурлал явдаг шүү дээ. Аа. Дуртай. Тэгэл юу сайхан дур сайхан. Дуурна гэдэг чинь ажил хийж нэг гэж бодох тахгүй. Энд чинь зөвөр өөр ирэхгүй л дэвтэр цаас барайл. Цаас үзэг барайл бичиж байгаа юм чи. Хоо энэ ямар гоё санаа вэ. Зүгээр нэг бит хоёр ингээл юм ярьж хахад энэ дунд нэг яриа ороод ирдэг байхгүй. Тэгээ манай нөгөө одоо нөгөө word play гэж байдаг англи хэлээр. Үгийн салаа утгаар нэгдүгээр утгаар хоёрдугаар утгыг цохиж унгаахыг биш хоёрдугаар утгаар нэгдүгээр утгыг цохиж унгаахыг word play гэдэг байхгүй. Тэ унаач хөөхөд тэгэл үг байхад тэ. Чи унахтайг зөв үнд сураарай. Тэ аюултай шүү гараа уулаа шүү. Тэгээ зөв үн чадвал чамайг унаач хөөхд гэж солно гэдэг. Гэл ингээд хоёрдугаар агуулгаар нэгдүгээр утгыг цохиод унгаачихвар. Энийг нөгөө үгэн наргаа гэх юм уу? Word play үгийн салаа утгаар маазраад байна гэсэн үг л дээ. Хэрэг олонтойгоо вэ? Ер нь найзууд их олонтой юу? Мэдгүй би яг олонтойгоо байгаа гэдэг үг сайн ойлгодгүй. Яг ямар утгагаа яг ингээд одоо жишээ нь зүгээр цоомоогоор ойлоо жишээ авъя л да. Цоомоо бол ингээд маш олон найзууд дунд явж идэг байхгүй юу? Манай хүн чинь. Ингээд ерөөсөө ингээд цоомоотой нэг 100 м явхад айгүй хэцүү шүү дээ. 100 м явхад цоомоо чинь баг тэр оронд хоёлоо бол за мэдхгүй хэдэн мянга. Яг үйл хэрэг гэж юм байна. Ааха. Чин цоомогийн үйл хэрэг те фестивал хийгээл арга хэмжээ хөтлөөл янз бүрийн сайн дурын буйны үйл санаачлал тэгэл эн чинь өөрөө үйл хэрэг нь байгаа учраас олонтой байгаа байхгүй. Түүнээс олонтой байхыг зорино гэдэг нь утгагүй болчихж байгаа. Үйл хэрэггүй хүн бол яаж ч олонтой байх гэдэг хэвчээ шүү дээ. Одоо гудамжинд гарсан бүбөөч юм бол олонтойгоо байна гэхлээр утгагүй болчихсон. Баахан годоо шиг тий. Гэтэ чи ингээд энэ нэвтрүүлгээ хийгээд, киногаа хийгээд, уран бүтээл хийгээд үйл хэрэг чинь тодорхой байхад угаасаа энэ үйл хэрэгж тойрсон олон хүмүүс чамд байна. Хүрээлэн. Тэгэхээр чи олонтойгоо байна л гэсэн. Яг олонтой яваарай гэдэг үг нь өөрөө хоосон болчиход байгаа. Цаагаараа бол үйл хэрэгтэй байгаа л гэж өгөөдөж хэлж байгаа тийм хэлж байгаа. Тийм. Тэр утгаараа бол миний үйл хэрэг тодорхой. Тэгээд энэ үйл хэрэг дээр маань олон хүмүүс байвал мэдээж хамт байна. Ер нь ингээд яг зүгээр ингээд зарим нэг хүмүүс бол уран бүтээлийн вакуумчих гэж ярьдаг шүү дээ. Ингээд яг ингээд одоо заах зохиол бичдэг хүмүүс бол тодорхой хэмжээний орон
зайд ингээд өөрийгөө вакуумжуулаад нэг хэсэг ингээд вакуумчж хагаад бүтээлээ хийдэг ч юм уу тийм ээ. Яг ингээд тусгаарлалт авах шаардлага тэр хүнд байгаад байна шүү дээ. Куйсагийн үед тийм байдгүй. Нэг бол зүгээр ингээд яг түрүүний ярьж байгаа шиг пад нэг санаа орж ирлээ бичээл тэмдэглээл яг амьдрах Яг бусдын нөлөөнд автаад байдаг бол ер нь яг ажиллаа хийх үедээ ганцаараа байсан дээр л дээ. Вакуумжилт гэдэг бол ерөнхийдөө өөрийнхөө тухай өөрөө хий хоосноор төсөөлөд тэрэндээ өнөмшгийг хэлээд байгаа. Тэ? Би лаг гэд бодчих шүү дээ. Одоо нөгөө нэг нарциссизм гэж ярьдаг тий. Тэгээд тэр эгонд автаад тэрнгээрээ ингээд бодит дүнэлт хийхгүйгээр хандаж яхаар вакуумж болчиход байгаа байхгүй. Түүнээс биш нөгөө нэг яг ажиллаа хийхдээ өөрийнхөө орон зайд ганцаараа бичих бол вакуумжих биш л дээ. Энэ бол онгодтойгоо ганцаараа харилцах гэсэн л өөр төвлөрлөө барьж авсан үе илүү. Одоо жишээлбэл би дууны үг хүчээр бол би яг хөгжмөө сонсоод ганцаараа сууна. Тэр бол угаасаа уран бүтээлч хүний заавал гарах хэрэгтэй. Өөрийгөө чагнах хэрэгтэй цаг. Айгуу гой санаа гарч ирлээ. Ястаа яг надтай нэг санал нийлдэг. Би яг наадах гэж боддог байхгүй юу. Хүн өөрийнхөө талаар нэг зүйлийн талаар төсөөлөн бодоод тэрэндээ үнэмшчихэд тэгээд дүгнэлт хийждэг. Би нэг ийм хүн. Тий. Би ийм л хүн. Тэгэл уурж морлохаараа бүрдэгдэг шүү дээ. Би бол ийм хүн. Тий. Ялангуяа манай нөгөө 20 дугаар зууны ханд их байдаг шүү дээ. Тэр тусмаа урлагт өөртөө үнэмшсэн. Би нэг ийм бодолтой байсан. За уран бүтээлч хүн бол би гэдэг өвчтэй байдаг юм аа. За энэ өвчнгөө эдгээчвэл уран бүтээлч биш болчдөг юм аа гэдэг. Нэг юм эго тэжсэн хоос уг байгаа тоххой. Эсрэгээр би гэдэг өвчнөөсөө салаад бодит дүрдээ ороод яг нөгөө анхны хонгод орж исэн тэр шиг юмыг мэдэрч чадвал чи уран бүтээлч. Ягаад хүний анхны бүтээл гоё байдгийг. Тэр чинь мэдрэмж нь гоё байсан болол анхны бүтээл хүчтэй гарч ирсэн ба шүү дээ, тэ. Бодит мэдрээд олж хараад. Тэгээд тэр чинь хоёр дахь кинон дээр юм онлоор бол ингээ ундаг штэ. Тий. Эгонд автаад. Тэр чинь анхны мэдрэмжээс холдсны илэрхийлэл л дээ. Тий. Эгонд амгалаад байна штэ. Тэгэхээр буцаад нөгөө нэг вакуумаасаа гараад бодит ертөнцид ороод хинч биш гэдгийг мэдэрч ягаад буцаад нөгөө анхны мэдрэмжээ хайж болох. Бүр эсэргээрээ байх хэрэгтэй. Уран бүтээлч юм бол ялангуяа бүр ингээд танихгүйгээр ингээд олон цэргүүд дунд ч юм уу, цэргийн ангид ч юм уу те. Ингэж байгаад өөрийнхөө анх хэн байсан гэдэг тэр үе дээр буцаж очиод тэр мэдрэмжээ олж аваад тэндээсээ гоё юмыг олж хараад ингээд бүтээлээвэл жинхэнэ гоё нөгөө онгодтой юм шиг гарч ирнэ. Тэгвэл Куйсагийн хувьд одоо яг тийм эгогийн илгэрлэлд автчихсан цаг үе байгаа юу? Байгаа. Тэр үед яаж өөрийгөө барьж авсан юм? Унж. Тэгтээ тэр уналт чинь бол өөрөө л ирж байгаа шүү. Уналт чинь бол сайнны төлөө юм билээ. Юу гэхлээр юм ойлгуулах гэж чамаа унгаж байгаа байхгүй. Ойлгоосаа гэд. Унахгүй бол ойлгохгүй байх юм байна шүү дээ. Тий. Эртхэн унж авал баярлах хэрэгтэй л гэж би боддог. Тэр одоо хэдэн оны үе вэ? Тэгээд сүүлийн 10 жил шүү дээ. Сүүлийн 10 жил. Амар олон 10 жил амьдэрсэн шиг. Тэгээд яг хөө зүгээр ингээл за Куйса орж ирлээ ингээл явчихсан ингээл сүүлийн үеийн залуучууд тийм ээ ер нь ингээл юмнууд ингээл шал өөр болчихлоо шүү дээ тий ингээл хипхоп дууны урлаг одоо ингээл шал өөр болчихлоо шүү дээ. Энэ үетэй ингээд яг зэрэгцээд хоршоод өнөөдрийг хүртэл ингээл дууны үг хичээл ингээл ирэхэд ер нь хэр их өөрийгөө эвдэх шаардлага гарсан бэ? Ер нь бол өөрийгөө л яг одоо ингээд миний дотор байгаа онгод гэдэг юм уу? Миний дотор байгаа мэдрэмж шүү дээ. Анхан шатны мэдрэмж. Мэдэрч байгаа. Энийг л байнга чагнаж энэнгээрэл юмаа хийх хэрэгтэй болохоос яг энийг эвдэж болохгүй. Харин тэр эго-мегогээ суудсан байгаа юм бол эвдэх хэрэгтэй билээ. Хоосон нөгөө нэг аархал байна шүү дээ. Энэ бол ерөөсөө огт хэрэггүй. Чи хинж биш. Чиний дотор нэг юм гоё мэдрэмж байгаа. Тэрийг чи сонсч чадвал чи буцаад гоё бүтээлээ хийж чадна. Өнөөдрийг
46 настай Койза өөрийнхөө тэр анх эхэлжсэн англиас ирээд шууд бичсэн шүлгүүдээ хийгээл эхэлжсэн тэр амбицандаа өнөөдөр хүрсэн болов. Би бол сэтгэл хангалуун байдаг. Би байгаа нөхцөл чадах чинээгээр л хийлээ. Тэгээ энэ дээр нэг готраад байх юм алга бахархалтай байдаг. Энэ л би юм чинь. Энэнгээрээ л явж ин тэгэл энэс өөр хиймэл зохиомл дүрээр би явж чадахгүй гэсэн. Байгаамаа л энэ. Таалагдвал баярлалаа, таалагдахгүй бол уучлаарай. Би өөр хүн байж чадахгүй л гэдэг ийм л байв. Оостой янзтай. Зайлуур энэ гоё үгний чи хараас. За. Том бэрэ нэг сайхан. Тэ пив ууха болцсон юм уу? Яг өнөөдөр нэг тодорхой ажлууд байгаа л та. За. Би бол уудал. Зарим ингээд Европт байж байгаад ирсэн найзууд маань бол зүгээр ингээд ингэдэм байлаа. Энийг бол яг ингээд дуусгана. Лап гэж шууд 3 балгаач гэдэг юм уу? Эсвэл зарим нь баг нэг амсгаан дээр ямар амар юм бэ? Энэ чинээс ингээд дэлгүүр рүү ороод нэг лааз пив авах шиг байх юм ламп базаал дуусгах юм бэ лээ. Тэгээд тэр хэрэглэн тийм болохоор тэгж тийм болчдөг юм хайш юм. Манайхан яг нөгөө амны цангаа тайлах гэж пив уудаг юм те. Гэтэ цангаа гэдэг чинь яг ам цанхын цангалт биш. Пив чинь нөгөө нэг тэр амтыг мэдэрч таашаа штэ те. Тамшаан гэж ярьдаг. Тий. Тэр нь цангаа байхгүй. Тэр цангаа. Тэнгууд манай том балгаж байгаа бол нөгөө амны цангаа. Ингээд нөгөө тамшаа хоёрыг байрын сольж угаад байгаа байхгүй. За 4 хүүхэдтэй байна. Яг ингээд бүр харахаар л яг чиний багнаас харагдаад байгаа хин нь байна. За ер нь манай хүүхдүүд ер нь ингээд сонин солигддог шугам шиг энэ талаас нь хараад энэ талаас нь хараад болчиход байдаг шүү дээ. Тэгтэр үйлдэл нь хүртэл байдаг шүү дээ. Үйлдэл нь хүртэл үгүй энэ сти яг ингээд тахтай явах та би ингээд нэг юм сони юм одоо ч арай болчиход байгаа юм. Бүр ингээд юм сони юм нэг хэсэг ингээ хамраа ухдаг зоршилтой байсан байхгүй. Тэгээд нэг удаа яг манай дунд хүү хоёр яг зэрэг хамраа ухсан байсан. Яг тийм зураг байдаг байхгүй. Ер нь би 3 охин нэг хүүтэй. За 3 охин ер нь зүс царай ерөнхий гадна төрөхөр бол аав талдаа. За хүү бол энэ ээж талдаа гэж ярьдаг. Гэхдээ ийм юм байлээ. Бид нэр ингээд биологийн насны хувьд одоо чинь миний анхны том охин маань миний 24-т төрсөн байхгүй. Тэгэхээр тэр охины өгөгдөл тэ тэр зан характер ерхий төлөв байдал миний 24 насны хөгжлийн чиг хандлагыг хадгалаад аваад үлдсэн юм шиг. Тэгэхээр би 24 наснда ямар биологийн хөгжил дээр байсан бэ? Тэр манай том охинд. За манай дунд охин миний 27 тад гарсан. Тэгэхээр миний 27 насны нэг жоохон өөр болсон үеийн хөгжил дунд охиноос ажиглагдана. За хоёр баг маань 32 насны дээр гарсан. Тэгэхээр арай нэг хаширалцсан нэг юм үе. Хүүхдүүд яг тэр зан төлөвийг авсан. Ер нь тийм байдаг гэж хэлээ. Тэгэхээр эн чинь бас ээжийн тал нь бас нөлөөлөд ингээд айлын том хүүхдүүд нэг жоохон гинэн байгаад байдаг штэ. За аав ээжийнхээ залууд төр бий болсон учраас яг тэр өгөгдлүүдийг авсан байдаг. Багууд нэг жоохон хаширддаг те. Тий. Санаатай тий. Тэ нэг мүлгэтдэг хөгж чатматаар ингэ артлаараа боож муугаал те. Тий. Том хүүхд бол шууд уртлаараа ингэ гих мэтчлэн иймэрхүү биологийн нөгөө нэг кодуудыг авдаг гэсэн. Тэгэхээр би яг тэгж боддтой ингээ харахаараа ингээл тухайн үед би иймэрхүү байжтэй. Урлагийн хүмүүс одоо ялангуяа Монголд нэг тийм яриа их байгаад гэдэг. Ингээл хүүхдүүдийнхээ ингээл мэрэгчлээ сонгоол ингээл явахаар урлагийн хүн бол гэхээр урлаг хатуу. Үгүй ээ. Тэргээл тий. Урлаг бол харгас шүү дээ. Тэргээл. Сүтээ юм яриад ингээд хүүхдүүдээ нөгөө нэг дуртай юмнаас нь холдуулах гал. Яг тэ тэгэл урлаг дуртай байвал тэр дуртай юм хийгэлтэй. Тий. Чам тийм бодол байдгүй гайгүй юу? Би яг тийм хүн болгоно гэж ерөөс тооцоо бодох дургу. Ер нь бол хүн дэд боловсрал эзэмших хэрэгтэй. Энэ нь бол нийгэмд нийгмийн эдис болж чадлаа гэсэн нотлогоо болохоос мэрэгчлэр ажиллаа гэсэн үг биш л дээ. Гэхдээ дэд боловсрал эзэмшиж чадсан гэдэг бол
нийгэмд хариуцлага хүлээх чадвартай иргэн болчлоо л гэсэн диплом байгаа. Тэгээс яг энэ бол заавал тийм мэрэгжил, тийм хүн болно л гэсэн үг биш. Эсвэл нэг тийм сүрхийн мэрэгчлэлтэн болчлоо гэсэн үг бол биш. Тий. Тэгээд мэдээж тухайн цаг үедээ боломжоор өөрийнхөө дуртай дур хүслээрээ дээд боловсрлоо эзэмш. Тэгээд юу хийх өөр бол ертөнцөөс өөр олж аваарай. Дуу байдаг л тий. Тэгэл өөр амьдрал. Яг тэгвэл тэр хүний амьдрал, хувь заяа, зам, тавилан цаанаас зурагдсан болол төрсөн байхгүй. Бага учраас бид нар тэрийг бүтээж гай болоод яах вэ? Тэр бол гайл болно гэдэг үг байдаг штэ. Тий. Яагаад гэвэл хүний тавиланг өөрөөхөөрөө шийдэх гэж дур зоргоороо ажиллаж байгаа чи өөрөө маш бүдүүлэг зүйл гэж би бодож байгаа. Нэг хэсэг ингээд нэг тийм сэтгэлгээ яваад байдаг байсан шүү дээ. Монголын рок pop. Бид бол одоо ерөөс Монголын рок pop одоо их том гэргүүл. Сүртэй шүү дээ. Бас ингээл харахаар нэрэл ингээл харахаар харангуйхуур даруйнаасараа камертон номинтаст гэлээс ингээл харахаар нэрэл агуу том гэргүүл те. Амар том амбицтай хүмүүс юм шиг харагдаад байдаг. Тэгээд ингээд нөгөө нийтийн дуучдыг ингээл харахаар эдгээр юм. Чав тийм амбиц байдгүй юу ингээд нийтийн дуучд гэдэг юм. Ер нь байхгүй. Тэр рок pop гэж юм байхгүй. Тэр бол 20 дугаар зууны гутамшиг гэж бил. Ерөөсөө тэр бол цэвэр эго. Ер нь рок попын тогоо гэж яриад байдаг. Тогоо байхгүй. Үзэгчийн тогоо л гэж байна. Яг л үзэгч л мөнгө төлдөг байхгүй. Хизээш надад рок попын мөнгө төлөхгүй. Төлж байгаагүй. Үзэгчд бол мөнгө төлдөг. Тэгэхээр би үзэгчтэйгээ нэг тогоонд бай гэж боддог. Фэнүүдтэйгээ. Тэд нар бол гайл бол. Тэр том эго те тэр том тэр яг өмнөх зууны юу байхгүй сэтгэлгээ хандлага одоогийн Gen-Z нэрт айгүй том саад дотор болж байгаа сэтгэлгээний шавхар байхгүй. Би тэгж боддог. Одоо кино урлагч гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо ингээл кино урлагийнхан бид гэдэг боловч яс юмн дээр киноны хамгийн үнэнч фэн бол үзэгчд шүү дээ. Тий. Үзэгчд л мөнгө төлдөг болохоос тэр бурхан найруулагч хизээш мөнгө төлөхгүй шүү дээ. Тий. Тэ. Өмнөх үеэ үгүйс гэж хэлж байгаа юм биш. Ер нь бол тэр бүлэрхэх хамтрахах сэтгэлгээ бол айгу бүдүүлэг зүйл. Урлагт бол байж болохгүй. Тэгээд үнэхээр гоё дуулж чадж байгаа жавхлан бол гоё л шүү дээ. Лаг л шүү дээ. Тэгэл нэгэнт хүмүүс сонсоод ах чинь тий. Хүлэн зөвшөөрч чадахгүй бол тэгээд тэр чинь тэрний хүний өөрийнх нь асуудалгоос бусад хүний асуудал биш шүү дээ. Тэрийгээ бусдад нээлзаах гэж ингэж тарих угаалт хийх гэдэг дайраа тэрэггүй байхгүй. Харин бид нар эсрэгээр нийтийн дуу үнэхээр хүчтэй байгаа бол нийтийн дууг хөгжүүлэх тал дээр бид нэр Баатар гэдэг шинэ артист гаргаад Монгол country гэдэг урсгал гаргаад амьд хөгжимтэй хайлаад эн чинь ингээд ингээ ховсол хийж байгаа байхгүй. Одоо нийтийн дууг үзий ядаад байгаа бол шинэ ойлбыг гаргаж ирж байна. Сонголтыг гаргаж ир. Нийтийн дуу чинь гоё зүйлээ. Монголчууд энэ цуснд байгаа. Тэгэхээр энийг гоё хөгжүүлээ. Болохоос энийг дургу үзэн ядаж ингэж өөрсдөө тэндээс өөр гэдгийг илэрхийлж зовж явах юм. Шинийг гаргаад ич. Тэгэл бол. Янцтай гоё яриа олж шүү. Гэхдээ үнэхээр нэг ийм яалтч байхгүй нэг ийм гоё үзэл бодолтой хүнтэй ярилцаа суугаад сайхан байт юм байна манайхаа. Янцтай явж шүү. За шинэм задлнаа. Одоо ч цугайл. Тэгээ тэр нэг атмосфер уур амьсгал ингээд таашаал авдаг. Тэр л их зүгээр дайггүй санагдаад байна. Тим хоббит болсон. Янз шүү дээ тий. Тэгэл ийшгээ гараал тэгэл манайхан чинь нэг гоё юм нь өстой нөгөө нэг дуртай газараа майхнаа бариад гэдэг шиг. Тэг нэг ийм гоё сайхан эрх чөлөө байдаг тий. Янзтай ш. Зарим хүмүүс бол гадагшаага их аялах дуртай байдаг тийм ээ. Ер нь гадагшаа аялж явах хэрэгтэй. Боломж л олдол. Ер нь хүн аялах гэдэг чинь их гоё таашаал авч тэр сэтгэлийнхаа таашаалаар
дараагийн онгод ирч хүчээ дуудаж идэм байна гэж би мэдэрсэн л дээ. Гадаад руу ч бай, дотоодоо хөдөөч бай. Ер нь аялал өөрөө их гоё. Энэ орон зай ингэ туулах ч өөрөө хүнд таашаал өгнө. Тэгээ нэг манай зарим нэг хөдөө мөдөө явж чаддгүй, комфорт зоноосоо гарч чаддгүй хүмүүс байдгийг. Тэр бол зүгээр айдас. Яг л багт нь ингээд их тохгүй ингээд явууснаас болоод тийм айдас суугаад тэрнээс болоод би хөдөө явдггүй, би хөдөө явахгүй, сонирхолгүй энэ. Гэхдээ комфорт зон одоо нэг юм хөгжчихлээ шүү дээ. Тэ? Тэр тухтай орчингоо аваад явж болно. Тэгээд тэр айдсаа эвдээд хайл тэгээд ертөнц нэгднэ л гэж хэлмээр. Зарим хүмүүс одоо ингээл ярих юм санхүүгийн хэрэгчлөөнд хүрнэ сүртэй юм ярьдаг юм. Тэгэн гут зарим нь болохоор одоо энэ одоо дуучид нэрээ яг яаж амьдардаг юм болоо. Эсвэл тоглолт хийхгүй юм ч гэдэг юм. Эсвэл тоглолт хийхгүй байж яаж амьдраад гэдэг юм. Хүмүүс их хүний төрөвч рүү ч гэдэг юм. Эсвэл хэд их хувийн амьдрал руу их өнгөмтгөн л дөө. Тэр хүмүүст юу гэж хариулах вэ? Яг хин тэгж байна. Юм гадуур л тийм яриа байдаг юм. Харин би эхлээд тэр нь чи яаж амьдарч байна гэдэг. Ер нь бол яг л адилхан шүү дээ. Дуучид бол яг үнэ хэлэхэд орлого багтай. Энэ тэнд арга хэмжээндээр дуулна. Тогтмол орлого биш байхгүй. Тэгээд тэд нар чинь дуу зохиогчд биш бол бүр хэцүү. Зохиогчийн хараанд орчин. Хүнээс юм аавна, мөнгө төлнө. Хүнээр юм айлгын мөнгө төлнө. Студид очиж бичүүлнэ, мөнгө төлнө. Тэгээд нэг баахан мөнгө төлж байгаа нэг бүтээлтэй болно. Тэгээд энэ тэнд дуулаад нэг наадам шинэ жилээр нэг жоох мөнгө олоод бүтэн жилээ ингээд авч явдаг. Тэд нар чинь сошиал медиагаар өдөр болгон улсын их хурлд дэвших гэж байгаа гишүүн шиг ажилладаг байхгүй. Өөрсдийгөө мартаг дуулж болохгүй. Ингээ байнга олны хараанд байнга шинэ уран бүтээлээ төлөвлөж тэднэрт ингэж өөрийгөө сануулж ингэж маркетинг PR хийж явах хэрэгтэй. Ер нь бол орлого багтаа хэцүү ажил. Гэхдээ үнэхээр эндээ дуртай хүмүүс л хийнэ гэхээс биш ашигтай гэдээ хийвэл юм бүтэхгүй. Тий. Яг үнэ. Зарим хүмүүс надаас асуугаад байдаг юм л да. Тэгээ одоо жишээ нь за одоо өстө нэг бүр амар ашиг олсон, бүүм хийсэн нэг кино хийгээч. Тэгээч яг үзэгчдийн бүр ингээл тий. Гэхдээ бас яг эн чинь яг цэвэр яг саяны квизаг хэлж байгаатай адилхан бас яг дан ашиг бодоод байх юм бас биш л тий энэ урлагч. Ер нь одоо дууны урлагт яг ашиг олох гэж хийх юм бол энэ бизнес ахгүй урлаг бол биш болоо авчиж байгаа. Тэрийг бол өөр хүмүүс хийн штэ. Одоо энэ студионы тоглолтуудыг худалдаж аваад хийгээд байгаа нэг халзаа малзаа гэдэг хүмүүс штэ. Эдгээр чинь бизнесмэнүүд. Тэд нар чинь ингээ харж агаад энэ яах вэ бооцоо тавиад эрсдлээ өрөөд ингээ бизнес хийж болохоос тэр дуучин бизнес хийгээд байгаа биш. Тэр дуучин бол зөвхөн уран бүтээлээ л. Заримдаа бүр тоглолтын худалдаад авчиж штэ. Тийм угаасаа л тэгээд тийм жишг рүү зөв жишг рүүгээ орж ийнэ гэсэн үг байхгүй юу? Тэр баг тэр хүнийг маркетинг нэгээд од болгоод студионод үргээд ашиг аваад ингээ бол уран бүтээлч хожиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр уран бүтээлчд бол үнэхээр үндсэн ажиллаа хийх нь чухал болж байгаа гэсэн. Тийм бах тий. Зөвхөн уран бүтээл дээр төвлөрөөд тэр маркетинг руу бүх юм руу нөгөө өөрөө нэг хуучин дээр үед байдаг шиг бүх юм руу нөгөө найруулагч нь киногоо заргацсан тавьчих явдаг штэ тий. Яг тэр та кино салбар тийм байсан штэ хийсэн. Тий, яг үнэ. Өөрөө тоглоод өөрөө найруулаад. Урч суучна. Тэгээд өөрөө нөгөө байр майраа ламбаа барьцаан тавиад. Тий, яг үнэ. Тий. Тэгээд өөрөө дуугийн дуулчаад байдаг гэсэн бүр. Өөрөө дуугийн дуулчаад. Одоо бол кино салбар чинь миний харснаар продюсинг компаниуд баг болоод тий. Тэнд гэрэлтүүлэгч гэдэг хүн гэрэлтүүлгээл хийн, зураглаач зургаал аавна, найруулагч найруулга хийн. Тий. Жүжигчин тоглоно тий. Ингээ хамтын бүтээл болдог тогтолцоо руу орчлоо шүү дээ. Тий, яг үнэ. Түрүү хэллээ шүү дээ. Яг нэг цухуулгаад өнгөрчлөө квиза. Нөгөө зохиогч ирэхэд талаар тийм. Мэдээж яг хуу одоо ингээд сая хүртэл одоо гитарчин өөжгийн маань бүүм үлээгээл бас нэг сошиалор дүүрэн хоёр тал болоод талцаал хэрэлдлээ шүү дээ. Тэгэл яг хуу зүгээр энэ зохиогчийн эрхийн асуудал. Одоо бол яг
чам дээр бол бас байж байгаа бах. Маш олон дууны шүлэг үг бичдэг хүний хувьд бол. Энэ яг зөв голдрол руу орж ийн үү Монголд? Монголд хууль эрх зүйн бол бий болцсон. Харамсалтай нь сонсогчид бол мөнгө төлөхгүй сонсдог хэвээрээ байгаа. Тэгээд энэ мөнгө төлдөг болох цаг нь ирээгүй байх шиг байна. Яагаад тэгэхээр дуучид маань зохиогч ирэхээ өөр дээр авах гэж оролдоод байдаг. Болцсон тий. Тэгэхээр ингээд энэ маргаан шийдэгдэл сонсогчд мөнгө төлөхгүй байх. Тэгэхээр миний зохиосон 200-аад дууны үг манай хүүхдийн үед л хэрэгжиж магадгүй. Бага багаар тэр чинь ингээд сардаа ингээд нэг дууны нэг сонсолтон дээр нэг хэдэн цент орж ирсэн ч гэсэн тэр чинь хурдлагдаж явсаар байгаад бас нэг овоо хөөрхөн юм болоод ирдэг. Одоо Spotify ч юм уу эсвэл манайс одоо тиймэрхүү платформоор хэр их дуу хөгжим сонсож чинь гэдэг маань бас эргэлзээтэй тий. Одоо бол яг гадаад байдаг монголчууд тийм орлогыг оруулдаг байхгүй. Одоо YouTube-ийн орлого, платформуудын орлого тий. Тэр мөнгөө бол авдаг. Яг Монголын сонсогчид өнгөө сонсож байгаа шүү дээ. Тэгээ хэрвээ YouTube дээр энэ ингээд рекламтай сонсдог болоод эхлэх юм бол монголчууд орлого оруулж эхэлнэ гэсэн үг. Жишээлбэл чи миний дууг сонсоход дундуур нэг сүү компани реклам гаргахад сүү компани мөнгө над руу орж ийнэ гэсэн үг. Гэтэл над руу орсон тэр мөнгөний зохиогч нь хэн бэ гэдэг чинь ингэж хуваарлах. Тэр зохицуулт одоо хийдэг шеэрлэх юм тий. Тэр нь бэлэн биш байгаа. Тэ. Жишээлбэл нэг дуучин миний зохиосон дууг дуулаад subscribe дээр үг ая тэр өөрийнхөө нэрийг тавьсан байх жишээ нэ. Тэгээ оруулсан. Тэгээ тэр нь санаатай юм уу, санаасаргүй юм уу бөөмөд. Тэгэхээр тэр дуу мөнгө олохлоор дараа нь маргаан үүсэх юм байна гэдэг нь YouTube-ийн хувьд ч гэсэн тодорхой байгаа учраас гэж хаазнаад байгаа. Тэгвэл мэдээж өөрийнх нь дуу хит болоод өөрийн чинь бичсэн шүлгэнүүд тэр дуунууд ингээд хит болоод ингээд сайхан олон түмэнд ингээд хүрээд маш их сонсогч үзэгчтэй болоод ирэхээр бас мэдээж чамд сайхан л үсттэй. Тий. Тэгвэл тэр сайхнаа дагаад мөнгө орж ирвэл бүр сайхан. Тий. Тий. Одоо ийм байхгүй. Зохиогчийн юу гэдэг чинь юм штэ. Ажлын хөлс гэж нэг юм байна. За одоо шинэ надад нэг хэдэн төгрөг өгөөд үгээ бичүүллээ штэ. Энэ бол ажлын хөлс. Дараа нь тэр нөгөө нэг платформоос орлого олохоор зохиогчийн мөнгөд хуваарлагдаж штэ тий. За 10 центийн орлого олоход 2 центийн зохиогчийн мөнгөө гэж YouTube хуваарлцлаа. 1 цент 80 зохиогч, 1 цент нүүц зохиогч. Ингээд автоматар хуваарлагдах хэвээр. Тэрийг дууч авах гэдэг байхгүй. Тэр 8 цент нь цадахгүй байгаа шүү дээ. Харуулan наав ингээд идэх. Ийм асуудал байгаа. Тэгээ энэ тодорхой хугацааны дараа боловсролын тэр төвшин, копирайтын боловсролын төвшин дээшилжээж саяны сараа гэж хөгжөөр юм гарахгүй байх нь шүү дээ. Одоогоор бол дуучид маань өндөр эготой надад чи би өөрөө амьлуулсан гэдэг. Ийм яваад нь шүү дээ. Тий. Гэтэл энэ чинь хуулиндаа бол тийм биш. Зохиогч. Дээрэс нь үг ая гэдэг чинь хоёулаа дуу зохиогч. Ягаад гэвэл тэр үггүйгээр аяа оршин тогтохгүй, аюугаар үг оршин тогтохгүй. Энэ хоёр нийлээд нэг зүйл болохоос биш шүлгэн үнгүй ч юм уу, аян үнэтэй гэсэн байхгүй. Адилхан дуу зохиогч байхгүй. Жишээлбэл чи хайрын бурхныг аял гэж чи үггүйгээр аялж чадахгүй. Тий. Ягаад гэвэл энэ чинь нэг бүтээл болсон. Сул юм баггүй. Сул болсон. Тэгэхээр энэ ялгаж болохгүй. Энэ чинь тэгэхээр хоёр хүн зохиогч ирэхийг эзэмшиж байгаа нэг бүтээл болчихж байгаа. 50-50. Тий шүү тий. Тий. Яг үнэ. Кинон дээр ч гэсэн найруулагчийн ажил юм уу салгадаггүй үстэй. Тий. Цугаараа л нэг бүтээл байна. Тий. Яг үнэ. Энэ их сонин би тэр нэг 10 литрийг нөгөө бэлгэнд өгсөн шүү дээ анх эхлээд. Энэ нөгөө урд төршид яг одоо хийт болж байгаа байхгүй юу? Тэгэн гот энэ 2 литрийн савлгаатай бас байгаа. Тэгээд 1 литрээр байгаа. Тэгэн гутаа дахиад бүр 500 мл-ээр байгаа. Нөгөө шүүлтүргүй шар ариг. Шүүлтүргүй шар ариг гэдэг чи бас одоо 10 унцээс бол өөр юм байлээ. Чи бас нэг юм ёстой л нэг
Яахгүй тэгээд юу вэ түүгээрээ дааш штэ. Үхээсэ. Наа чи бас цавлгаа мавлгаа Айлгүй л байгаа. юм тий. Тий, айлгүй л байгаа. Одоо энэ 5.2 гэдэг чинь өндөртөө орж байна уу? Ер нь бол өндөртөө орно шүү. Тэгвэл дээр үед бүр нэг амар санаж нөгөө юу Балтик Малтик энтер гэсэн нэг тийм Тий. бүр юу вэ? Юс мөстөө тийм амар шар харгуул байдаг байсан шүү дээ. Тэр мөр бол яа бурхан минь. Тэр тийм хатуу бол амтагдахгүй. Зөөлхөн багаз? Зөөл юм байна. Амт нь бол зөөл юм тий. Яг үнэ. Тэгж жаад гинт тасархаа. Манай нэрмэлч нэгдэг үстэй. Зөөлөн гоё орж аваад гинт байхгүй болдог. Тийш дээ амар ястаа нэг залтуус гэдэг үстэй. Тий. Зүгээр сайхан ууж байгаа л ингэж гэж хаал нак явдаг шүү дээ. Тэгтэл чи ингээл ингээ орны сархтуудын соёл чинь бас өөр шүү дээ. Хятад бол бүр тэр 70 градус марадсын тэр мөр бол бас чанга шүү. Би тэр сархад дуун дээр ажиллахад Ааха. юу нөлөөсөн бэ гэхлээр 4 жил нэг нийслэлийн соёлын газар ажилласан. Тэнд ерөөсөө яадгүй гэхлээр энэ нэг одоо энэ үйлчилгээ биш үү? Ааха. Сервис бизнес, үйлчилгээний бизнес. Эдний чинь гол орлого, гол түгээж байгаа соёл нь энэ алкогоолын соёлыг зөв хэрэглүүлэх гэдэг те. Тэгэхээр нөгөө нэг цагдаа нар нэрэд архитан согтууралт гэдэг клубыг хаадаг байсан 12-оос. Тэгдэг байсан. Тэ. Тий. Тэгэхээр би архитан согтууралт үйлчилгээ хоёрыг ялахгүй байна гэдэг тухайн үед ингээд хөндөж яриад тэгээд клуб хаадаг тэр цагийг одоо тэр Батүл дараа хотын дараа одоо тэр чинь 4 хүртэл өөрчилж байсан байхгүй юу. Яагаад тэгэхээр манайхан ч нөгөө нэг голын хэрэг мэргээр уудаг. Энийг архитан согтууралт гэд нэрлээд байна. Цагдаа нар тэгээ энийг ингээд архитан согтууралтыг бууруулна гэд алкогоолыг тэр чигээр нь хорьчих санаатай. Тэнгууд нийгэм чинь тэрийг хүлээж авахгүй шүү дээ. Юу яриад байгаа. Гэтэл ингээд соёлын судлахлаар нэрмэлчин ер нь хоолны соёл байгаа байхгүй. Энэ чинь архитан согтууралт биш юм байна. Хоолны соёл. Хүмүүс чинь нөгөө нэг хоолунд идэхээрээ хоолоо хэрэгэлдэг. Тэгээ хамтд нь хэрэгэлдэг. Энэ чинь нэг хоолны соёлын нэг хэсэг болохоос биш архитан согтууралт биш ээ. Одоо хятадууд ч тэгж хэрэгжилж байна. Солонгосууд тэгж хэрэгжилж байна. Оо, яг дандаа хоолн дөрөв. Япончууд тэгж хэрэгжилж байна. Одоо энэ Европод шар харьгаа тэгж хэрэгжилж байна. Францууд виногоо тэгж хэрэгжилж байна. Италид виногоо хэрэгжилж байна. Тэгэхээр тэр сархад гэдэг дуу чинь тэр хайр сэтгэлийн холбоо тэгж хоол найрын ширээн дээр сууж байгаад тэр бүсгүүд урлаж байгаа тэгж битсэн байхгүй юу. Соёлын ингэж тарихгүй бол манайхан нөгөө нэг Орос социализмын үеийн Орос дарга нар нөгөө нэг шууд хатуу архийг шууд ингэж татдаг байсан те. Тэгээ тэрийг нөгөө нэг бүр яг сүулдэ яг нөгөө пропаганда маягтайгаар одоо ингээд бүр урлагт соёлтой хүртэл байдаг шүү дээ. Одоо нөгөө Соколов тэг яг нөгөө Германы дайны үед 2 том яачаал тэр дайны соёлоо хатах. тий тэр яваад байгаа байхгүй. Тий. Тэгээд юу говьх юм бол буудна гэдэг шүү дээ. Тэр кинон дээр чинь тий хүний хөв заяа тэр. Тэгэхээр тэр дайны үеийн нөгөө нэг суман бороолоо явуулахын өмнө зоргийн чангалж байгаа тэр соёл чинь энэ талын Монголд ирээд соёл болчиход байгаа. Тий яг үнэ. Тэгэнгүүт одоо энэ сүүлийн үеийн бүтээгдэхүүнд орж ирээд энэ чинь соёл, энэ чинь үйлчилгээ, сервис бизнес. Одоо ингээл жишээ нь энэ цагаан архийг одоо тий за одоо ингээл Коноплянка за одоо ингээл тий Лидов гэл энэ цагаан архийг ганцхан ингээд нөгөө нэг түрүүний бит хоёрын ярьдаг тэр ингээд цагаан архиар нь татдаг соёл чинь одоо байхгүй болоод байна. Залуучууд энийг чинь коктейл болгож уугаад байна. Тэ вискиг хүртэл одоо Японд гэх чинь нөгөө нэг тэ бүр тэртээ алсад виски амтагдахаар нөгөө нэг хай бол болгож уугаад байна. Гих маягтайгаар шал өөр болчиход байна л. Тий. Илүү зөөлхөн маягтайгаар. Тий. Тэгээд энэ ингээд хоол ундтай хэрглэж байна. Тэгээ эн чинь өөрөө хоолны соёлын хэсэг болохоос биш архитан согтуурах гэдэг зүйл биш ээ гэд тэр үеэс бодож эхэлсэн. Тэр сархад дуугдаж байгасан. Одоо манай нийгэм бол хүлээн зөвшөөрчлөө шүү дээ. Алкогоолыг. Тий. Тэ. Алкогоолыг ер нь хориод байвал буруу юм нь хөгжөөд ит юм байна. Тий. Тэгэхээр энэ алкогоолын зөв хэрэглээг нь нэвтрүүл одоо юу яа? Хориглохгүй зөв хэрэглээг нь
соёлын сурталчилж өгөх юм бол харин нөгөө нэг буруу юм нь хол байлгах боломжтой байна. Тэр үтгээл амар 90-ад оны үед бол арай л муухай хэрэглээтэй байсан. Одоо яг санаж нөгөө Royal гэдэг нэг спирт гарч ирээл тэгээд тэр чинь нэг тэ 5 шлэрх болдог лөө. Тэ ингэж байгаа цохол тэгэл тэнгуут орцонд орж байгаа нөгөө одоо яг манус тэгж ууж байгаагүй л да ах нарыг харахад тэгдэг байсан. Барьсан даа гэж байгаа л эргүүлж мөргүүлж байгаа. Тал хүртэл нь ууж муугаал тий. Аим шиг тий. Тэр одоо би бол тэр шилжилтийн үе тэр ингээ эдийн засгийн шилжилтээс гадна тэр хүний сэтгэлгээний шилжилт явагдаж байсан. Тэгэхээр тэр завсар одоо нөгөө өвгөнтийн хөндийн үүсэх айгүй олон хүмүүс нэрвэгдсэн л дээ. Тэр бас хүний хөгжлийн айгүй том хувьсгал явагдсан. Тэгээд хилмигдсэн золиосууд ч их байгаа. Ойлгоод гарсан ч байгаа. Жигшээд холоор явсан ч байгаа. Энэ нийгмээр шилжсэн бид нэр. Тэгсэн. Яг үнэ. Ер нь соёл иргэншлийн их том шилжилттэй. Барууны нийгэм нээгдлээ шүү дээ. Хятад бас дөнгөж нээгдэл ганцхан хийсэн тий. Хятад үр талтай байсан биз дээ. Манайст тий. Яг үнэ. Нэг юм асуумаар санагдаж байна. Тэр юу гэхээр сүүлийн үед бол ялангуяа за яг хуу энэ бол нөгөө сонгуульд урлагийнхан ажиллаж эхэлснээс ихтэй байх. Урлагийнхан айгу тийм нэр муутай болсон. Юм бол юм уу урлаг юм уу ачка ч юм уу айлаа салвта эсвэл бол ч юм уу одоо хийн зүгээр л нэг юм хийх ажилгүй ачка юм шиг л тэгэл ингээл барьж аваад бүүлидэл мудраал ухаад нөгөө тэгж хийстэй өөр хинч шолгоол те ингэдэг ус энэ нэг юм урлагийнхан нэр муутай болсон энэ цаг үеийг ер нь юу гэж хардаг вэ? Ер нь яг нэг урлагийнхны өөрсдийнх нь бэртгчин зам байна штэ. Ямар нэгэн үзэл санаа, үзэл баримтлалгүй аль нь ч биш юм шиг байж хагаад яг сонгуулийн өмнө үзэгчтэй бүгдийн нам зардаг байхгүй. Очоод туг өргөждөг штэ. Нэг ёсондоо үзэгчээ зарчиж яах гэсэн үг. Тэр чи өөрийгөө биш дагаж авч ирсэн үнэн чүнээс зарчаад байгаа байхгүй. Эртнээс тодорхой байгаад над шиг би ийм үзэл санаатай, ийм үзэл баримталтай. Намайг дагвал би энэ намайг дэмждэг шүү. Ингээд тодорхой байвал энэ чинь нөхцөл байхгүй. Чи миний дууг сонсоод миний фэйжийг дагаад ингүүл би миний дэмжих юм тодорхой шүү гэд болцлоо төрүүлээд тавьчих. Тэгэхээр энэ чинь нүүн фэнүүдэд зарж ийн гэсэн үг биш. Тийм хэлбэр. Зөв хэллээ шүү. Нэрээ тэгэнгუთ нөгөөдүүл чинь зарагдсан мэдрэмж аваад байна штэ. Тий. Аль ч нам биш гэж явж хагаад яг сонгуулийн өмнө очиод туг өргөчдөг штэ тий. Дийл хийчихэж байгаа штэ. Тий. Тэр дийл хийсэн тодорхой болохоор уурлаад байна штэ. Бас нэг хэсэг нь аль ч намайг дэмжихгүй гэж явдаг нэг хэсэг байна. Одоо манай рэперүүд ихэвчлэн аль нь ч биш гэж явдаг. Энэ нь ямар хорт үр дагавартай гэхлээр залуучуудын нөгөө нэг сонгуулаас улс төрөөс хараад одоо юу байлгах, тустай байлгах те сонгуулаас тустай байл, сонгуульд саналаа өгдөггүй байлгах. Одоо энэ нийгмийн одоо энэ оролцох систем юмнаас нь хол байлгаад энэ үл оролцуулалт чинь өөрөө хорлолт байхгүй. Жишээлбэл сонгон найхны 100 иргэн байлаа гэхэд 20 залуу саналаа өгөхгүйгээр за 50 залуу саналаа өгөхгүй байлаа. Нөлөөнд автаад аль ч нам биш гэдэг үгнээс. Тэгэхээр нөгөө нэг үлдсэн 50 хүний саналаар тэр хүний төлөв татвар тодорхойлогдлоо штэ. Яг тэгвэл саналаа өгсөн 50 нэг хүнээ дэмжчихлээ. Нөгөө хүн гарч ирээд татвар нэмчихлээ. Тэгэхээр энэ саналаа өгөх тавьчих хохирогч болж байгаа үстэй. Тий. Тэгэхээр аль нь ч биш гэдэг чинь айгүй буруу. Үн чинь нөгөө нэг саналаа өгүүлэхгүй золиос болгох ихний алхам болж байгаа байхгүй. Оролцоо үзэл санаагүй байлгах гэсэн л оролдлого болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үзүүс чи ястаа бодож үзээгүй юм байна шүү. Наа чин тэгээд нэрэл тийм биш үү. Тэгээд саналаа өгөөгүй байх гэдэг чинь бас хамгийн хортой зүйл болчиход байгаа. Тэгээд саналаа өгөхгүй байх тэр үндсээ чинь тэр рэперүүд одоо энэ G-ми чинь тавиад байгаа байхгүй. Би аль ч намайг дэмжихгүй гэдэг чинь G-ийн 200 мянган сонсогч аль нь ч битээ саналаа өг. Тэгээд аль гарсныхын дагуу хэдүүлээ машиныхаа татрыг нэмүүлээд амьдрий гэсэн л үг шүү дээ. Хэрвээ дэмүүлэхт ургуу байсан бол сонгуульдаа оролцох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо хүртэх ёстойгоо хүртэж байна л гэсэн. Саналаа өгөөгөө төлөө. Тэгээ хүмүүс нэг юм ойлгохгүй. Би одоо ингээд хотын засаг даргын зөвлөх хийгээд явж ийн л да. Саяхан орсон.
Тэг яагаад чи ингэж вэ гэхээр хот чин бол хот байхгүй нам биш. Чи сөөхний дарга аль нам бэ гэж боддгоо үсттэй тий. Ажиллаа л. Тэр шиг би энэ хот нийтийн аж ахуй энэ төгжрэлтэй тэмцгсэн, агаарын бохирдлыг тэмцгсэн тий. Энэ хөрсний бохирдол дахин төлөвлөлт Улаанбаатарын суурин соёл иргэншил бий болох гэсэн сэтгэлгээний том хувьсгалд би гар бие оролцох гэсэн миний иргэн хүний л оролцдог болохоос энэ ус төр биш. Тийм болохоор энийг ялгаж салгаарай. Тэгээд энэ намын туушрал орон нутгийн энд бол дэми сөөхд хүмүүс намаар авагдвал тэгээ утгагүй байдалд орно шүү дээ. Тэг яг тэрнтэй адилхан. Хот гэдэг бол асар том сөөх. Тэгээ энд л ажиллаж байгаа болохоос биш. Яг сонгуулийн жил бол өөр шүү дээ. Энэ чинь бол бодлого гаргана. Нэгэнт одоо бол хот нийтийн аж ахуйн ажлаа өгч тий. Тийм болохоор өөр гэдэг. Дээрэс нь би нүүн зөвлөх гэдэг чинь улс төрийн томилгоо. Тэгэхээр энэ аль нэг нам үл хамааран хотын төлөө гэсэн хүмүүс нийлж ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр энийг нөгөө сонсогчдод зөвөр ойлгуулахгүй бол намайг нэг намд байж нэг нам руу урвчлаа гэж хараад байгаа. Би бол нам гэж туйлширч бас байгаа. Арчилсан нам гэж. Гэхдээ би next level орсон. Одоо энэ туйлшрлаас гарсан. Одоо би хотын төлөө явъя гэж байгаа. Артист. Гэхдээ би хоттоо зөвлөөд өөрийнхөө бодож байгаа, шаналж байгаа тэр асуудалтай гар бие оролцоод нэг ч гэсэн лаа асах боломж олдсон. Хүүхдүүдийн төлөө тэр лаа асааж ийна л гэж харах хэрэгтэй. За маш их баярлалаа. Ингээд халамцсан ярианы нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч тийм ээ яг энэ наадмын аялал зугаалгын энэ их ачаалттай үед бас зочин хойморт мөн хурж ирж сайхан ингээд нэг буу халж суусан Гүйзада маш их баярлалаа. Тэгээд танилцсантаа ч бас маш их баяртай байна. Ийм сайхан үзэл бодолтой залуутай уулзаа танилцсантаа маш их баяртай байна. Хоёулаа энэ түрээд нэвтрүүлгийн өндөрлөе. За нэг сайхан тулгаад дуусгая те. Төгсгөлийн үгийг Гүйзада үлдээе. За намайг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцоосон баярлалаа. Тэгээд халамцуу яриа бол ихэнх далангуу буу халж байгаа ийм утга агуулгыг илэрхийлж ирсэн байна гэдэг өнөөдөр ойлголоо. Тэгээд энэ гоё бүтээгдэхүүнүүдээр шагнасанд баярлалаа. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олонд Монголын соён гэгэрлийн төлөө хийж байгаа бүх үйлс чинь баярлалаа гэж хэлье. За гэлээ. За сайхан надараа манайхаа. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа ээж байгаа. Наз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их баярлж өгдөг одоо. Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байхгүй яа чи би өөрний сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгийг хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энийг нэг төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.